Сайн мэцхан үзэгчтэй Weekly Базаа шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бүгдээрэнд энэ өдрийн мэнд. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тримэнд. За Монголын спортын сонь сайхан хэдүүлээ буу хаалъя. Ер нь юу болов? Эхлээд U16-аас эхэлчих те. Монгол улсад зохиогдож байгаа U16 Азийн аварга. Анх удаа Монгол улсад хүлээж авч байгаа гэдгээр онцлогтой. Тэгээд Азийн аварга гэдэг утгаар Азийн бүх томчууд ирж байгаа. Бүх том улсын одоо орнууд ирж байгаа. За Австралийн шгшээ баг одоо сүүлийн аваргуудыг ерөнхийдөө түүцсэн байгаа. За хамгийн хүчрхэг орсч нэг Хятадууд ирсэн байгаа. За мэдээж одоо Солонгосууд ирсэн байна те. Гэх мэтчлэн маш том орнуудтай бас манай Монголын шгшээ баг өрсөлдөд эхэлж байна. Австралийн кенгуру баскетбол гэдэг байгаа шүү дээ. Сая одоо 3-3 дээр бид эдийг суралцж явах төрөөсөн тий. Тэгээд одоо эн чи ирээдүйн одод гэдэг байгаа шүү дээ. Ирээдүйн ер нь сагсан бөмбөгийн өнгө төрхийг тодорхойлох тамирч. Одоо Монголд ирээд ирсэн чинь бас нэг том тэмцээн энэ бол бас олон улсын том тэмцээн Монгол зохион байгуулагч байна. Гэтэ маш их шавгийнхан эхний энэ том тэмцээнээ бас нутагтаа хийж байгаа гэдэг нь айгу давуу тал болж байгаа хөтэй. Адаглаад нэг сэтгэл зүйн хувьд те. Ялангуяа энэ 16 та хүүхдүүд гэдэг утгаараа энэ чинь одоо шгшээ багт бүрдүүлээд ингээ ажиллах чинь цаашлаад бас олон жилийн одоо Монгол улсын нэрийг бас тий төвлөхийн давцанд гарах тамирчид энэ тэмцээнээс төрж гарах болов гэж бодож байна. За тэмцээн маань сая өнгөрсөн бүтээсээ өдөр эхэллээ. За нээлтийн тоглолтыг Австралийн шгшээ баг хийж өрсөлдөгч байгаа 94 онооны зөрчилжлээ шүү дээ тий. Тэгээд одоо энэ U16 дээр өрсөлдөж байгаа багуудаа сая хэллээ тэг. Хятадын шгшээ баг, за Австралийн шгшээ баг, Шинэ Зеландын шгшээ баг, Япон, Солонгос тэг Азийн топ багууд бол байна. Араас нь Филиппин, Тайван гэх багууд орж ирж байна тэг. За өчигдөрхөн буюу бүтэнсэн өдөр манай шгшээ баг бол эхнийхээ тоглолтыг Хятадын шгшээ багтай хийлээ тэг. Ер нь бол хожино гэдэг боломж бол маш бага Хятадын шгшээ баг. За хожигдсон 58 он зөрөтэй хожигдсон. За энэ тоглолтын дараа бол нөгөө хүмүүсийн сошиал хандлтуудыг харлаа тийм. Эн чинь дөнгөж анх удаага бол оролцож байгаа тийм манай U16 шгшээ баг. За энэ дээр бас нэмэлт тайлбар хэлэхэд манайх сайхан ордонтой боллоо холбоо хөгжиж байна. Энэ завшаанаар бараг тийм. Анх удаага орж байгаа. Анх удаага орж байгаа юм чинь шууд өндөр зэрэглэлийн хятадчууд Азта топ зэрэглэлд орж байгаа улс шүү дээ. Австралиг оруулвал тий. Австралиг стооцвол баг Азийн шилдэг л баг. Тэгэхээр энэтэй тоглоллоо. За 58 онооны зөрүүтэй хожигдлоо. Эхний үе дээр эхний 5-6 минут ойрхон тоглолт тэгэл тэрнээс хойш алдлаа. Сошиал комментүүдээр бол хүүхдүүд рүү нийлэн дээр чинь эдгэр чинь дөнгөж 15 та хүүхдүүд шүү дээ. Зарим баг 16 ч хүрээгүй тий. Дандаа л 15 та хүүхдүүд. Цаашдаа энэ хүүхдүүд маань олон тэмцээнүүдэд орно, хожигдно, хожно ялна тий. U16 насны тэмцээн мөн 9 сарын 7-ныг хүртэл үргэлжлэнэ. Манайх бол одоо дахиад 2 тоглолт байгаа. За манай нэвтрүүлэг маань нэгд өдөр бичигдээд 2 дахь өдөр гарч байгаа. Тэгэхээр яг нэгд өдрийн одоо өнөөдөр орой гэсэн 2 дахь тоглолт бичлэг хийгээд явж явах үед бол өнөөдөр Солонгостой тоглоно. За Солонгостой тоглоод Солонгосын баг маань бас хүчрхэг Малайзийн багийг бас 40-50 оноогоор хожижлээ. Гэхдээ манай Монгол улсын шгшээ бол хэсгээсээ 3 дугаар байраар гарах бүрэн боломжтойгоор Малайзтайгаа тоглоно гэсэн үг. За энэ тэмцээний онцлогч нь нэгээр гарсан багууд бол шууд шүгэн амир 3 шалгараад 2-3 дугаар байраар гарсан багууд бол нэмэлт тоглолт юм. Манайх магадгүй 3-аар гарч чадвал Ирантай тоглох тийм боломжууд бол байгаад байгаа. Тэгэхээр үзэгчтэй андаад хэлэхэд энэ дөнгөж анх удаага орж байгаа хүүхдүүдийг элдвэр битий хэлээч тий. Тамирчдын сэтгэл зүй гэдэг чинь магадгүй над хүүхдүүд чинь ингээд комент харж л байгаа, сошиал харж л байгаа. Урам нь уурах тий, айх, ичих тий, сандрах. Энэ болгонтойгоо туулаад цаашдын тамирчны карьерт нөлөөлөх эрсдэлтэй байна. Тэгэхээр бид нар шүүмжлэх ёстой хүмүүсийг бол шүүмжлээд бүл идэх дайралт гэдэг үгээ бас нэг ялгаа салгаад ханддаг байгаасаа гэж. Ялангуяа энэ шин залуу гарч ирж байгаа тамирчдыг нөгөө нэг Монгол ардын зөрөх цэцэг байна шүү дээ. Урмын нугуулахаар ууцын нугуулаа гэдэг тий. Тэгэхээр эднийдээ бас сайхан бүгдээ дэмжээ чирээ хийгээд тий. Гоё сэтгэл санааны дэмжлэг өгөөд ядчил сэтгэл санаа 50 байвал магадгүй тэр том багуудтай энэ тэнцүү өрсөлдөхийг үүсэхгүй шүү дээ. Энэ чинь нутгийн дэвчээ тий. Одоо магадгүй нэгд өдрийн одоо тоглолтын дээр манай дугаар 2 дахь өдөр цэцэгтэн тий. Тэгэхээр дахиад хэлчихэ. Нэгд өдөр Солонгостой тоглоо хожигдож магадгүй. Гэхдээ нөгөө Малайзтай тоглох шийдвэрлэх тоглолтууд байж байгаа. Тэгэхээр энэний өмнө бас хүүхдүүд рүү бити дайраасаа гэж дахин гуйя. Тамирчны сэтгэл зүй чинь бас их өөр. Нэмэд одоо манай шгшөөг 12 хүний тоглогчийн бүрэлдэхүүнтэй байгаа тийм. Солонгосоос нэг тамирчин. Сая өчигдөр бол манай энэ сагсан бөмбөг сонирхогч нар бол нийлээ харлаа. Бага оноо авалтаар тэргүүлсэн. 10 давталгооны 6,
алсын зайнаас 3 онооны шидэл 5-аас 3 гэж товтолчихлээ. 7 номертэй тоглож Тэгээ шүү. Батнамын чин зэрэг гэдэг хүүхдийг бол бүгд харсан баг. Оноо авах ур чадвар. #7 гэдэг шүү дээ. Нэг өөр байгаад байсан тийм. Тэгсэн чинь Солонгос тоглож байсан хүүхд юм байна. Японд тоглож байгаа бас хаш хүслэн гэсэн баха. За нэрийн буруу хэлсэн байж магадгүй. Бас Японд тоглож байсан нэг хүүхд байгаа. Манай багийн хамгийн өндөр буюу 2 метрээс дээш өндөртэй ганцхан хүүхд нь бас Японд тоглож байсан. Доор алцаадсан ганц залуу. Хиттийн баг тэгсэн чинь 2 метрээс дээш өндөртэй 4 тоглож. За хамгийн өндөр нь тэр 15 дугаартай 2 м 14. 10 оны 7 сарын 30-нд төрсөн. Одоо дөнгөж 15 настай хүүхд л 2 м 14. Яа яаж өсөд байна. Тэр хятадын шиг харсан уу? Нөгөө дугаараараа өндөрөөсөө нам хүртэл ингэ явцсан. 13, 14, 15 номертой тоглох шал бүгд 2 м-аас дээш. Цогсооход бол хэцүү байлээ. Ялгаа байл. Тэгээ манай залуучууд бас гоё тийм том багтаа тоглож байгаа гэсэн тийм айдсгүй тоглож байгаа нэг таалагдсан. Үзсэн тэгээд хамгийн гоё юм чи ер нь нөгөө эхлээд энэ том багтаа тоглолцохоор дараагийн тоглолтууд дээр улам гоё тавираатай бие бинийг ойлцдор талбайн уур амьсгалаа мэдрэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү давуу тал мэдээж бас их орондоо болж байгаа гэдэг учраас бас талбайн давуу тал бид нартай байгаа учраас хэсгээсээ бол гарах боломж маш өндөр байгаа. Тийм учраас U16-ийн шгшээ багийнхаа бүх тамирчид бол бас арын алба тасгалжуулагч. За мөн дээрээс нь зохион байгуулж байгаа бүх хүмүүст нас амжилт хүсье. Хэсгээсээ гарч ирээд шүгийн 8 шалгарч болоосон чинь айгүй том юм бохгүй. Тий, бүгдээрээ нэг гоё чирийг алгадчих тийм ээ. Нэг дугаар болгон дээр нэг алгадчихдаг гэсэн. Өчигдөр нэг гоё юм анзаарагдлаа. Ордон дээр очиж үзлээ бүтэн сөдөр хиттэй тоглосон тоглолтыг. За үзэгчнэр бол ер нь за UJ-аар нэг 50-60% та бай шүү. Нэлээд байгуулсаа үзэж байна. Буян тухай зохицолбор дээр бас энэ тэнцэн Тэр point тухай зохицолбор дээр явж байгаа шууд амжилтын амар гоё байлаа шүү дээ. Амар гоё харагдчихлаа шүү дээ. Би бүр тэрийг харчаад Монгол руу хаанах вэ энэ одоо. Тэр нэг ордон том учраас яг камер хойноос бичээд айгуу гоё харагдчихсэн тий. Тэгээ ер нь яг нэг гадны урд нь болж байгаа юм шиг. Тэгээд бас телевизэн дээр нөө тойрон заслын дээр айгуу гоё харагдчихлаа. Би бүр тэрийг харчаад вау. Бас өөрөө нэг шууд амжилтан дээр оролдох юм. Бас л гоё харагдчихлаа шүү. За тэгээд U16-ийн шгшээ багийн залуучуудаа арын алд дасгалжуулагч бүгдэнд нь дараагийнхаа тоглолтуудад амжилт хүсье. Энэ тэмцээн 9 сарын 7 хүртэл үргэлжлэнэ. Тийм учраас бас сагсан момын сонирхчд маань ирээдүйн залуучуудыг бас ирж дэмжээрэй. Ирээдүйн шгшээ багийн өнгө эндээс тодорхойлогдсон шүү. Ирээдүйн шгшээ баг, дээдлигийн олон чадварлаг тамирчид бол мэдээж энэ тэмцээн. Одоо яг төгсгөлтний хэлэхэд энэ тэмцээн чинь Аз гэлтгүй ер нь оронд зохиож байгаа шүү дээ. Тэнгүүд энэ тэмцээнд оролцож байгаа маш олон тамирчид дараа нь төв дэлхийн буюу одоо бидний сайн мэддэг МБ, Евробаскет зэрэг одоо хамгийн том одоо тамирчид болдог. Тэр залуучууд энд гараагаа эхэлдэг нөгөө олон улсын карьераа. Тэгэхээр энэ бас нөгөө олон улсын тамирчны өөрийн хувийн карьерт бас маш том одоо CV болж үлддэг U16 капи одоо ялагч багийн тэр байсан гэдэг. Тийм учраас бас маш олон одоо төрлөг тэмцээн учраас манайх хүмүүс очиж дэмжээрэй. Та бүхэн зөвхөн бас Монгол гэлтгүүтэй Австрали, Хятад, Япон, Солонгос зэрэг одоо ирээдүйд одоо дэлхийн одууд болох маш олон тамирчид энэ тэмцээнд бас оролцох магадaltaй шүү. Оролцож явах магадaltaй гэж хэлмээр байна. Монголд ирж тоглож исэн тэр биш тэгэл ярина шүү дээ. Дараа нь тэгж ярих нь шүү дээ. Тэгээ одоо ер нь Японы Кавамура хин эднэр чи бүгд ер нь U16-аас одоо сая драфтер сонгогддог, Хятадаа сонгогддог хин ч бас U16-ад бас тоглож гарч ирсэн. Австралийн бас маш олон тоглогчд байгаа гэх мэтчлээ. Ер нь маш олон дэлхийн одууд энэ тэмцээнээс хамгийн анхны гараагаа олон улсын карьерийнхаа гараагаа гаргаж эхэлдэг тэмцээн байгаа. За тэгвэл монголчуудын хувьд багийн спортоор одоо тэмцээн эхлэх явж байгаа бол зарим яг одоо амжилт үзүүлдэг гол тэмцээнүүд бас зарим нөндрлсөн ба шүү дээ. Жишээ нь одоо жудог ярих гэдэг юм л та би. Жудогийн сайхан тэмцээн болсон. Тэр талаар өсгөө нэг эхлүүлээч. За жудогийн бүхэн өсвөр үе. Одоо бас л залуучуудын тий бас дэлхийн томоохон тэмцээн бай одоо дэлхийн авраг шалралт тэмцээн сая болоод өнгөрлөө. За Монгол улс бас маш амжилттай оролцлоо. Хоёр дахь одоо дэлхийн авраг өсвөрийн дэлхийн аварга одоо огтж авлаа. За мөн дээрээс нь дахиад бас 2 медальтай тамирч төрлөө. Гэх мэтчлэн сая манайхаа амжилт үзүүллээ шүү дээ. За энэхүү тэмцээн дээр орсон маш одоо хамгийн том одоо алтан медаль хүртсэн манай тамирч маань 57 кг хэмжээний тамирч байгаа. За 57 кг хэмжээнд дээр ямар тамирчд байдаг үлээ, ямар тамирчд манад төрж гардаг үлээ те маш одоо эмэгтэйчүүдийн топ ч шүү дээ. Тэр тал дээр. За хоёр дахь дэлхийн аваргын медаль алтан медаль. За энэ бол 2 жил дараалаад авч байгаа. Тэрнээс ч манай өсвөрийн тамирчид бол нэлээд олон үе үетэй бол амжилтууд байгаа. За жудо бүхийн хөгжил гэж ярьлаа топ төрлүүд гэж ярьлаа. Манай Монголын нөгөө топ 4 төрлийн нэг шүү дээ. Жудо, чөлөөт, буудлага, за бокс гэж ярьдаг те. За чөлөөтийн төрөл бол за тэр
1964 онд анх Олимпиад орсон жилээс ахгуулаад ер нь чөлөөтэй медальтай топ. 64 онд бол аваагүй 68 оноос хойш авч байгаа тийм. Топ байсан. За жудо бүхэл нэлийн хоошоо орж ирсэн. За 88 оноос хойш байна уу 92 оноос хойш ингээд тасралтгүй манай жудо бүхийн холбоо бол үе үедээ сайн тамирчид бол гаргаж ирж байгаа. Өчигдөрхөн нөгөө өсвөрийн дэлхийн аваргаас манай 57 кг-ийн жинд маш утын зэнд базар гэдэг зохион алтан медаль аваад. За эндээс юу харагч нөхөр манай дараагийн үе тий торон бэлтгэдэд гарч ирж байна гэж Шин цус тий. Яг жудо бүхийг 2004 оноос хойш нөгөө Афины Олимпиас манай Цагаанбаатар гавьяат хүрэл медаль авснаас хойш одоо ингээд 21 жил ер нь том тэмцээн алгасахгүй үзэж байна. За манайх нэг 90-с нэг 80 за 1984-өөс 92 оныг хүртэл төржсэн одоо тухайн онд төрсэн тамирчид бол нэг үед бол манай жудо бүх маш өндөр амжилттай байлаа шүү дээ. За Цагаанбаатар гавьяат 2009 онд хамгийн анхны дэлхийн аваргаас алтан медалийг Монгол улсад авчирч илаа. За араас нь 2008 онд тэрний өмнөх жил Бээжинг Олимпиас алтан медаль авч ирсэн бол 2009 онд дэлхийн аваргаас анх ингээд алтан авч илаа. За тухайн үеийн шгшээ богууд бол манад чинь ингээд баг жим болгон дээрээ ер нь дэлхийн аварга, Азийн аваргууд, олимпийн медальтууд байсан. За сүүлийн хэдэн жил хүмүүс нэг жоохон уналтанд орж ийн гэж яриад байна те. Эн чинь нэг юм цикл ирээ ч юм уу эсвэл нөгөө за бодлого бид юм уу юу гэдэг те янз бүрийн шалтгаануудаас л болоод байгаа. Үе үедээ төрж гарч байгаа юм нөгөө шилдэг мундаг нөгөө гоц тамирчид байж идэг те. Одоо сая манай олимпийн мөнгө медальт баасангүй чинь те. За тэгээд 57 кг-ийн жин дээр бол одоо бидний аим маш сайн мэдих сумья гавьяат шүү дээ. Дэлхийн аварга, олимпийн медальт, орсон медаль тий. Олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга ийм тамирчин байна. Тэгэхээр араас нь гарч ирж байгаа гэхээр яг л манай нэг эмэгтэйчүүдийн топчин 57, 52, 48. Энэ жингүүдээр нэлийн ундрахтаа гарч ирдэг. За тэгэхээр тэрний залгамж халаа болсон тамирчин байна л гэж харж байна. Бас нөгөө бусад 2 медаль авсан тамирчнаас хэлсэн дээр баг тий. За хүрэл медаль авсан урцсан ануужин Ингчин тэгээд бас хүрэл медаль бас 40 кг-д үтсэн хулан гэд 2 тамирчин бас медаль урцсан. Бас ингээд цаашдаас манай Монголын бас ирээд болсон чудоочт ингээд бэлтгэдэг төсвөрийн дэлхийн ингээд том татами дээр гараад одоо бөмбөрцгийн тамирчтай өрсөлдөд мэд амжилт үзүүлж байгаа гэж гоё л. Өсвөрийн дэлхийн аварга гэж сая манай төрөөс охин 17 настай тий. Ирэх жил 18 хүрээл нөгөө эдгэрчүү залуучууд руугаа орж ирнэ. Тэгэхээр манай нөгөө монголчууд ч бүгдөө их хайртай тий. Бүхий спорт бол ер нь баг бүгдийн дэмжиндээ ээж бол зоож өглөөд үндэс бүгдийн дэмжинд. Үзэж харах юмтай залуучууд гарч ирж байгаад бол баяр хэлж байна. Бид нар сая өмнө U16-аас сагсан бөмбөгийн талаар тий өсвөрийн хүмүүсийн талаар ярьлаа. Одоо жудогийн бас энэ бэлтгэж байгаа хүмүүс бол маш гоё гарч ирж байна. Энэ дээр нөгөө хамтарч ажиллаж байгаа одоо энэ гаргаж ирж байгаа холбооны удирдлагуудаа энэ спонсорууд бас дэмжлэггүйгээр энэ спортууд явахгүй байгаа тийм. Тэр эдэртээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээ ялангуяа энэ залуу тамирчтай ингээд яг залуугаас нь ингээд яг зөв шатаар алдараа бол одоо ирээдүйн одоо тийм Америкт болох олимпиад тэгээ цаашлаад олон олимпиад одоо бас монголчуудын магнаг тэнэлэх бас тийм сайн тамирчид төрөлтгөө гэж бодож байна да. Тэгэхээр спортын төрлүүд дээр бас шин ийм уур амьсгал шин цус хэлбэгдээд байна шүү дээ. Сагсан дээр, жудо дээр, одоо бус төрлүүд дээр ч гэсэн Дараагийн үе гарч ирж чинь, шинэ үе гарч ирж чинь. Одоо сая ихэд наадмаар л үндэсний бүх төрүүлж байгаа. Наадам төрүүлж байгаа залуучууд 2000-аад оны залуучууд гараад ирж чинь. Жинзигийнхэн одоо За үе ярихгүй шүү. Саяны нөгөө яг үе гэснээс хятадын нөгөө 2 м 14 биш үү? Тэр чинь 2010 онд төрсөн нөгөө альп үе төлөв. 10 төрчээд яаж ирсэн те. Нэр тоглож 10 төрчөд яаж. Тэгээд 1.5 тэрбум хүнтэй байхад нэг тийм өндөр хүүхэд байгаа л л үү. Гэхдээ мань хүн дахиад өсгөлөө. Өссөн шүү дээ. 15 ч чи одоо яг эд үе өстө уг шиг. Тэгэхээр одоо ээгүү тий бас. Гэхдээ нөгөө хятадын тамирчдын чи бид нар юм нөгөө турхаа мурхаа жоохон яс цэжигтэй гэж боддог гэсэн бол саяны ирдэг 3 бол том бил шүү. Яс томтой, бие томтой, тааз томтой. Хөлн. Тэгээ бие хөгжүүлчихэл одоо бүр дийлдэхгүй болгоно шүү дээ. Тэгээ орчин үед ч одоо нөө өндөр тоглогч нар уур чадвартай болоод байгаа шүү дээ. Шиддэг. Тий, дамжуулдаг ч юм уу, талбай хаардаг. Тэгэхээр яг тэр өндөр биеийн дээр ур чадвар нэмэгдэхээр ер нь бол зөвхөн яг хятад хэлтгүй Азийн тоглогчид дэлхийд бас оргилд гарах боломж байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Оргилд жараа гарахгүй хөө. Одоо харал та. Эмбид орсон нөгөө нэг драфтаар орсон хятад залуу шүү дээ. Тэгэхэд бол тэр хятад тоглогчоос гарахааргүй тоглолтын арга барил харагдаад байгаа байхгүй.
За жудоо бүхний талаар ингээ ярих юу болцсон уу те. Сайн нөгөө өсвөрийн гэдээ ярьсан чи бас манай одоо Монголын өсвөрийн одоо буудлын шишээ багийнхан бас өндөр амжилтад оролцсон байна. За сая өнгөрсөн 7 хоногт буудлах спортын одоо Азийн аварга шалралт тэмцээнд бас манай Монголын шишээ багийн тамирчид болон бас хувь тамирчид маш өндөр амжилтад оролцсон байна. Өсвөрийн эмэгтэйчүүд маань хүрэл медаль хүртсэн байна. За баяр хүргэе. Тийм хүрэл медаль хүртсэн. За мөн дээрээс нь одоо та бүхний сайн мэдих даваа олон улсын хэмжээний мастер даваа хүн байна. Бас мөнх хүрэл медаль хүртсэн байна. За мөн дээрээс нь олон улсын хэмжээний мастер Ихэн Баяр маань мөнгөн медаль хүртсэн юм. Амжилттай сайхан оролцоод иржээ. Ер нь манай Монголын буудлах спортын ер нь Азийн аварга шалралт тэмцээнд ер нь тасралтгүй оролцоод ер нь медалийн бүгээгаа ер нь одоо хүртэл ер нь хадгалаад яваад шүү. Энэ жил ер нь энэ зуны хувьд ингээд Аз ТV-ийн авар шалралт тэмцээнд манай тамирчид бас энэ 100 бид нар бол яг өнгөрсөн дугаар дээр дурдж ярьж амжаагүй тий. Ер нь Аз ТV-ийн тэмцээнд айгүй том амжилт үзүүлсэн. Манай тэр өсвөрийн шатарчин байна тий. Нөгөө Гамбат тий. Пара жодогийн Гамбат хүүхднээс тий. Бас Аз ТV-ийн тэмцээнд оролцоод амжилттай оролцоод. За ялангуяа өсвөрийнхэнгээ ярих нөгөө оюуны спортоор ч манайх өсвөрийнхэн алж байна. Тэгэхээр нэрийн дурдаад үнэхээр багахгүй олон хүмүүс тэнд рекорд эвдлээл гин тэнд шинэ амжилт бүтээлэл гэж ин тэр ойлсон хэмжээ юугаар яаж ин тэр рейтингээрээ номер нэт бичиж гин гэж ин ер нь манай өсвөрийнхэн оюуны спорт гэлтгүй ер нь их ялчгүй насар орчих гэдэг. Үерөө тий. Тэгэхээр бас гоё шинэ залуу тамирчид маань ингээд төрж гараад ингээд ялангуяа энэ спортоор хичээллээд байгаа энэ одоо үлгэр дуурайлаа залуучуудаа ингээд өрөөлөд яваад байгаа надад маш их гоё бахархав штэ. Буудлын төрөл маань өөрөө манай бас нөгөө топ төрөл. Ер нь нэг олимпийн анхны медаль хүртсэн спортууд байгаа шүү дээ тий. Би нэг насруу орчих. Буудлагчин. За одоо буудлагчин биш үү тий. Анхных гэж хэлж бас. Анхных чинь 1992 онд Барселонагийн олимпиас ч нөгөө мөнх 2 гавьяд хүрэл авч илаа. Мөнх 2 гавьяд. Гэхдээ анхны медаль чинь чөлөөт өсч. Чөлөөт. Тий. Тэгээд нөгөө буудлага маань бүр 92 онд ингээд авч илаа. Герман улсын иргэн болцсон байсан. Сүүлд 2008 оны Бээжингийн олимпиадэр тий Гүндэгмай гавьяд мөнгө аваад мөнх 2 гавьяд хүрэл аваад цог цогсож байлаа шүү дээ. Тэгэхээр манай буудлага бол бас топ төрлүүдийн нэг мөн. Буудлагын спортын хувьд ер нь насны дундаж ер нь хэрвээ юм бэ? Өндөр шүү дээ. Бээжингийн олимпиар нөгөө Гүндэгмай гавьяд чинь буунд гацаад мөнгөн медаль авдаг шүү дээ. Яг тэр өөрөө бол дараа нь ярьжсэн буу гацсан бол надад нөлөөлөөгүй л гэж ярьж байлаа. Гэхдээ яг тухайн үед нөгөө Бээжингийн олимпиас бид нөгөө алтыг их хүсэжсэн. Манай монголчууд яаж идэл нөгөө урд туршид болж байгаа ойрхон болж байгаа цагийн зэрэг мөр юуч байхгүй. Тэгээ буу нөгөө финалийн шатанд буу гацсан. Ер нь л үзчихсэн хүмүүс л энэ гацалтаас нөлөөлчлөө гэж харж байсан. А насны үед бол яг тухайн тэр 8 оны Бээжингийн олимпиад тэр хятадын тамирчин дөрвөлжсэн санагч бас 50 хэдтэй лээ. 50 за буруу санаж байна. Ямар ч л 50-аас дээш 54 тавтай ч үлээ. Тийм тамирчин олимпиас яг Гүндэгмай гавьяатын тэр хин гар бууны төрөл талт авчихсан. Ер нь нас гэхээсээ л үдэ ер нь яг форм юм шиг байгаа. Нөгөө амьсгаагаа барих, төвчээртэй удаан зогсох гэх ингээд ер нь бол яг цэвэр төвчээрийн спорт. Одоо ингээд урт бууны төрөл, тэгээ богино гар бууны төрлийн тэр яг тэр амьсгааг удаан барьж, зүрхний хэмнэлийг тохируулахад ингээд тамирчны формоос их хамаард юм шиг. Тэгэхээр тэрийг хэр удаан барьж чадна. Одоо сая өнгөрсөн олимпиадэр тэр нэг алдарч шиг ах уу гараа грамд хийж байгаад ямар ч техник механик байх тий. Тэр бүр мэн болоод бүр явж гисэн тий. Тэр ихтэй гоё яах тий. Тийм гоё яах тий. Тэгэхээр зориулсан гэдэг шүү дээ. Форм айгуу чухал гоо. Төвлөрөл юм шүү. Тийм ер нь бол тэгээд гэхдээ тэр чинь төвлөрөхийн тулд чинь булчингийн үйл ажиллагаа бүх юм ингэж балансалж байгаа шүү дээ. За тэгэхээр бас амжилттай оролцсон залуучуудаас баяр хүргэе. За өсвөрийн тамирчид гээд бас өргөжлүүлээд ирэхээр бас манай эмэгтэйчүүд бас олон улсад бас гайхалтай тоглолтууд тэгээд бас олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон одоо амжилтууд нь үргэлжиж байна. За жишээлбэл сая өнгөрсөн жилийн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээдлийг аврах Ховд Вестерн клуб сая Азийн аваргуудын лигт анхны хожлоо авлаа. За ер нь анх удаа оролцохдоо ер нь бол бид нэр хөл бөмбөгийн ингээл хөгжил ингээл олон юм ярихаар хожил аавна гэдэг чинь айгүй чухал болсон шүү дээ. Хэсэгтээ яг эхлээд Филиппин минор 2-т хожигдсон. За тэгвэл Филиппиндээ тоглохдоо бол одоо бид нэр ярьдагтэй нөгөө нэр тэр нэг гол юм гэж хожигдсон бол за хэсгийнхаа сүүлийн тоглолтыг хожигдсон бол тэг хожигдсон бол хэсгийнхаа сүүлийн тоглолтыг одоо сагсан бөмбөг сонирхчдын хамгийн дургу орон гэхгүй. Гуамиг 5-2 хожиж нэр тэрийн одоо хожлоо авч одоо эх орондоо бахархалтайгаар бас хожилтойгоор ирэхээр болсон байна. За тэгэхээр бас Ховд Вестерн клубын бас нийт өгтүүдтэй бас баяр хүргье. Дараагийнхын амжилт. Тэгэхээр бас манай нэмэгтэйчүүд одоо гэл хөл бөмбөг ярахаар нэг жоохон хэрүүлэр орчих гэдэг те. Холбооны үйл ажиллагаа явахгүй нэмэгтэй дэдлийг нь болохгүй ингээл тэгдэг ч гэсэн бас Ховд Вестерн клубын нэмэгтэйчүүд мөн ингээд Азийн аваргууд хэлгээд маш том тэмцээнд ингээд амжилттай оролцож ингээд анхны хожлоо байгуулагдаад дараа нь бас хэсгээсээ гарах ийм урам өгсөн тийм үе таалах нэгдэж байна тийм ээ болсон.
үйл явдал болсон баг. За эмэгтэйчүүдийг үргэлжлүүлээд ярихад бол за манай волейболын эмэгтэй шгшээ баг сая Зүүн Азийн аварга шалралт тэмцээнд бас оролцоод тэмцээний 5 дугаар байраар өндөрлүүллээ. За хэсэгтээ мэдээж тоглолт хийгээд Хонконгийг бол хожих боломжтой байсан гэж хараад байгаа. За хиттийн 50 гэж ярьдаг болсон те. Хиттийн 50 бол хэсгээ төрүүлээ гарч ирээд алтан медаль буюу эхний байртаа шалгарсан байлээ. За энэ яг үед нөгөө нэг дэлхийн аварга шалгарлах тэмцээн болж байгаа учраас бүгдээр нь дахиж стартуулсан шгшээ баг нөгөө 2 дугаар шгшээг илгээсэн юм яасан. Хиттийн 50-нд хожигдсон бэл уул нь тэмцээний хамгийн олон аварга авсан баг. За тэгээд араас нь манай хожигдсон Хонконг орж ирээд тэгээд манай эмэгтэйчүүд маань 5 дугаар байраар тэмцээнд өндөрлөлөө. Ер нь бол Зүүн Азийн аварга шалгарлах тэмцээнд манай волейболын эмэгтэйчүүдийн хувьд бол маш боломжтой одоо медаль хүртэх боломжтой тэмцээнүүд байдаг. Өмнө нь бас медаль хүрчижсэн, мөнгөн медаль хүрчижсэн, хүрэл медаль хүрчижсэн. 2008 онуудад мөнгө хүрэл медаль. За нэг нь бүр нутаг дээрээ зохиогоод мөнгөн медаль авчихсан юм шүү тий. Өнгөрсөн жил бид нар бас энэ талаар лайв хийжсэн тий. Шууд амжилтсан. Тэгээд энэ жилийн зүгээр гоё шгшээ багаас зүгээр миний хувьд ч гоё баярлууштай байсан юм гэвэл маш олон гоё залуучууд авч явсан байна. За мэдээж одоо Баян Жаргал, Саруул Эрдэнэ, Саруул хан зүрэн дэргүүд одоо хуучны манай шгшээ багийн шилдэг тоглогч байсан боловч бусад ихэнх одоо тоглогчд маань ихэнх залуучууд дандаа оролцож одоо нэгсэнд одоо шгшээ багийн одоо шинэ одоо залгамж халааг бэлтэж ингэж оролцож байгаа надаа маш гоё таалагдлаа. Тэгэд бас залуучууд маань бас мэдээж тэр одоо олон улсын дивжин дээр тоглож дараагийн тэмцээнүүдэд бас туршлагыг сууж авсан бахаа гэж бас бодож байна. Тэгэхээр бас волейболын эмэгтэй шгшээ багийнхан бол нийт волейболын тамирчдаас амжилт хүсье. Ер нь бол ингэж ярьдаг шнэ нэг тэмцээнд орно гэдэг 10 удаагийн бэлтгэл хийсэн дээ. Зүгээр ингээ яг тэмцээнд ороод нэг тоглолтод оролцсон гэдэг бол 10 удаагийн бэлтгэл хийсэнтэй тэнцдэг гэж тамирчид ярьдаг байхгүй. Тэгэхээр ер нь ойрхон юм олон улсын чансан өндөр тэмцээн, за ер нь олон улсын тэмцээнд оролцож байх нь тамирчдын хувьд асар их туршлага хөрөмтлөж байна. 10 удаагийн бэлтгэлгээ бодлоо. Бүтэн сарын бэлтгэл байгаа шүү дээ. Тэгэхээр бүтэн сарын бэлтгэлийг нэг удаагийн тэмцээнд ороход хийсэн хэмжээ. 5 тоглоход 50 удаагийн бэлтгэл, жилийн бэлтгэл хийсэн. Жилийн бэлтгэл. Ер нь тим хэмжээний туршлага хөрөмтлүүлдэг гэж ер нь тамирчид ярьдаг. Ер нь дэгдэг шүү дээ. Нөгөө сэлгэнд сууж исэн ч гэсэн айгүй олон юм сурж ирлээгээд. Яг нөгөө олон улсын шилдэг тамирчдын ингээл тэ тухайн үед гаргаж байгаа характер яаж бий ялгаж байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл тэр яг яаж байрлалаа эзэлж байгаа ямар ч спорт төлтөө те. Яаж ингэж өөртөө агаралж байгаа ч гэдэг нь хараад маш олон одоо олимпиад явсан тамирчид хөвчлээ ярьдэн шүү те. Тим айгүй шилдэг тамирчид очиход тэгдэм байлээ гэд маш юм. Бие авч явж байгаа байдлаас нь хүртэл өөрсдөө оролцож байгаа. Тэр тэмцээний үеэр сэтгэл зүйн дээрээ хүртэл хараа сурч яадаг гэж ярьдаг. Одоо манай волейбол сонирхогч маань лигээ хүлээж байгаа бах тийм мэдээж хэрэг бас 11 сарын 1-нд эхлэх болов. Волейболын сая өсгөөд гэж энэ нэг залуучуудаа авч явсан гэдэг. Өнгөрсөн жилүүдэд нөгөө бид нар волейбол дээр ингээл ажиллаж үзлээ шүү дээ тийм нөгөө медиа багаар ч юм уу янз бүрийн байдлаар сурвалжлагаар ч юм уу. Тэгээд нөгөө багийн статистик мэдээллүүдийг оруулах гээд харсан чинь волейболын лиг чи 14-өөс дээш насны хүүхдүүд орж ирдэг. Тэгээ баг болгонд ч хамгийн залуу нь 14-5 та хүүхдүүд нэлээд олон байсан тийм. Манай Сагсан бөмбөгийн дээдлэгч болохоор 17 буюу түүнээс дээш явж байгаа тийм. Волейболч бол 14-өөс дээш гэхээр маш олон залуучууд өрнө волейбол юм чинь. Тэгээ ер нь тэгээд нөгөө нэг үзэл дээрээ ч гэсэндээ волейболч айгүй дээгүүр юм шүү дээ. Ялангуяа хичээлж байгаа хүүхдүүд багтгаа тийм. Тэгээ олон ч бас клубүүд байдаг юм байлаа. Тэгээд үгүй одоо бодлоо байрны гадаа хүүхдүүд тоглол загсаж байгаа. Фэнүүд нь ер нь бол дийлийнх нь бас өсвөр хүүхдүүд. Одоо бидний үедгээ ярьцдаг тийм. Байжаад өөрөө орчдөг тийм. Нөгөө гадаа тоглож байгаа ер нь ихэнх хүүхдүүд их хвчлэн сакс эсвэл хөлбөмбөг тоглодог. Тэгсэн чинь одоо болохоор байрны гадаа энэ жил нэг явахаар булан тойргоор волейбол тоглоод тоглодог болчихсон. Яг нөгөө нийт үзэлтийн судалгаагаар ч стил бөхчин бол нэгт явж байгаа шүү дээ. Ойлгомжтой тийм. Бүх сакс волейбол 3 бол ер нь үзэлтийн тоогоор нөгөө давхарцсан үзэлт тоолж байгаа шүү дээ. Бараг сая шахуул явж байгаа. Улаанбаатар хотод бол ер нь дийлийнх нь одоо бараг сакс сонирхоод байна уу гэж харагдаад байна. Орон нутгуудад бол дийлийнх нь волейбол байна. За үүний шалтгаан волейбол бүх хоёр нь тийм. Шалтгаанууд нь заал танхимын хүрэлцэн болов уу гэж хараад байгаа шүү дээ. Одоо волейболч арай жижиг зааланд тоглох боломжтой байдаг тийм. Сумын сургуулиудын заалууд бол дандаа жижиг байдаг учраас тэр болгон сакс тоглоод тахгүй. Тэгээ волейбол бол арай жижиг талбай учраас волейбол их тоглоод байна гэж хараад. Тэгээд бид нэр өнгөрсөн жил волейболын дээдлийг дээр ажиллаж байхад бол манай волейболын дээдлийг энэ одоо шилдэг тамирчид үнэхээр од юм бэлээ те. Гарын хэсэг галын читэцтэй гэл фэн митинг дээр чинь. Тэгээ нэг юм анзаарсан уу? Бид нар ингээд юуны сагсан бөмбөг үсгээл эмбак арена над нөө юж ярина л шүү дээ. Орон тент ч нөгөө ингээд пив зарж идэв шүү дээ. Тэгэхээр юж яринад бол
пив уусан хүн маш олон байдаг гэсэн тийм бүр ингээд маш олон тийм сагсаа үзэнгээ пив ууж байдаг. Волейбол руу болохоор байхгүй тий. Дандаа ингээд гэр бүлэрээ эсвэл ингээд 10 жилийн хүүхдүүд ирсэн. Тэнд баг пивний бүүдч байхгүй шээ нөгөө. Байгаан байсан л. Байсан л гэхдээ тэнд авж байгаа хүн цөөхөн тий. Тэр ундаа ус үүдч чилийн байгаа юмнууд нэг байгаа. юм насны төвшөнд хүүхдүүд байгаа юм чинь. Тэг бүр амар сэтгэлээсээ дэмжинтэй. Эс гэж орилол тэгэл алдгаар нь баг үйлчих гал ёо. Батсуур тоглолт дууслаа тэнд хүүхдүүд ингээл бүчээсэн. Үнэхээр од юм билээ. Яг ингээд тоглолт дуусаад цаашаа хувцалгар руугаа явж байхдаа бүчиж аваад ерөөсө бүгд ингээд гар үсгээ барайл. Юун дээр чамаагүй заруу өмсөж байгаа хувцс нуруугаа хөгөл. Амар од юм билээ. Тэр чи фэнүүдтэйгээ хамт өсөө явж шít тэ одоо тамирчид. Тэгээд нөгөө волейболынхан чи 14 наснаас ингээд залуудаа тоглоод эхэлж штэ. Тэгэхээр нэг 12 3 жил одоо мэрэгжлийн спортоор тоглоно гэдэг чинь ер нь бол 10-аас дээш ахмад руу ордоо штэ. Тэгсэн чинь надад 14 5 та хүүхдүүд 25 та гөгшин болчт юм. Тэгээ нөгөө волейболын тамирчтай ингээд яриад зогсож штэ. Би ч одоо баг ахмадтай орцсон штэ. Тэгэл 26 7 та залуучууд ярьж штэ. Тийм билээ. Танаа усныхан ч тийм. Тийм манай усныхан тийм. Ер нь 25 та баг тэтгэртэй гарах гэдэг байгаа штэ. За яг нөгөө нэг тамирчныхаа формыг удаа хязгаалж байгаа тамирчид бол ингээ өсөлдөг. Гэтэл ер нь Маас нь тий. ер нь маасан дийлийнх нь харж ах тэгэл 25 гараад. Одоо танаа усны домог Майкл Филпс ч ер нь бас залуудаа л зодог тайлчгүй да. Залууч гэхгүй. Майкл Фелпсийн үед бол бас олон жил хичээсэн. Тэгээд одоо чи рекордыг зөвшөөрч нэг олимпиас хамгийн олон медаль авчихсан гэдгээр. Ер нь нийт тэр бүр 5 гол нийт тэр 5. Үгүй улсын спортын одоо мастер англи чи 20 хэд мэд орчт юм л шүү дээ тий. 30-аас эхэлж. 30-аас эхэлчихсэн. Тэгэхээр чи залуу байгаа. Харин тий айгу залуу. Тэгээ 30-тад чинь 25 6-тай тамирчин дээр орж байгаа юм чи. Тийм байсан. Тэгээ 30 хүртэл 30-аас 40 энэ гэл яваад. Энэ спортын төрөл бол түрүү нөгөө манай мөнэ нас асуусан шүү дээ. Спортын төрөл болгоноос ингээ нөгөө насны ялгаанууд гарч ирдэ. Зарим насн дээр 25 нь баг хөгшин тамирчин болчиход байна. Зарим нь хэд дөнгөж эхэлж байгаа. Зарим дөнгөж эхэлж байна. Буудлага бол одоо ерөөсөө 50 байв настай хүн бол хамаагүй 60-тайч буудаж шүү дээ. Тэр чинь нөгөө буудаад ахаар хараа тогтчихдаг. Тэгээд мэдрэмж хараа. Олимпийн төрлийн спортуудаар хамгийн бага насны оролцогчдод оролцож байгаа спорт ямар спорт мэдгүй. Гимнаст гоо. Үгүй. Бүр нийтээр Урангол болт юм уу? үгүй. Гимнаст. Сүүлд орж ирсэн шүү. Сүүлийн 2 жил орж ирж байгаа. Бүжиг брейктэйс юм. Юу? Скейтборд. Яг зөв скейтборд. 11 10 9 8 та хүүхдүүд чинь алдцаад байна. Олимпиад. Тийм. Тэгээд гол нь тэндээсээ тэгээ алдчихаа гарч ирээдэх юм бүр. Скейтборд саниттэй хэлсэн спортууд ер нь их нь нас залуучсаа тэгээ бүжиг, брейк данс мэс зэрэг. Ялангуяа тэр скейтборд бол үнэхээр жохон хүүхдүүд л тэнд алдцаад байгаа юм шиг. Амар хэл үтсэж. Тэр олимпиад нөгөө бүжгийн спорт нэг их чиг. Яах нь? Бас усаад төлөөлөө шгшөгт ороод ирсэн байлаа шүү. Тэгэл тэр чинь ингээл бүгдэнд нь танигдчихсан. Одоо чи яриа сууч. Бас өнгөрсөн олимпиарч бас хараа үсттэй хэдүүлж тенсиг мангар залуу гэдсэн чи 60 эдтэй нэг юм ээ. Тоглосон бүр. Тэр их чин талаар мэдээлэл бэлтсэн чинь 27 жилийн өмнө л хосын төрлөөр дэлхийн аварга руу бас медаль авч ирсэн хүн. Тэгээд 62 төө нөө 64 төөд ороод ихний шатаа тэр чинь шилдэг 64 нөгөө байрлалаараа гарч ирээд 33 дээр үлээ гарч ирээд ихний шатаа даваад хоёрдугаар шатан дээр дэлхийн шасааны номер 1 хятадтайгаа тоглоо 1 сет авч маваад тэр чинь алсан шүү дээ. амар байлээ тэр туршлага юм шиг. Тэнийг хөөрхөн бондгоор игч те. Гэхдээ хамгийн амар нь заяа. Ингээд хүн тэдэн жилийн өмнө медаль авч ирсэн гэж ярьдэн шүү дээ тий. Тэгтэл нөгөө тоглож байгаа хүүхэд нь баг өөртөө нөрсөлж байгаа дэлхийн шасааны нэгт байгаа хүүхэд ч өөрөө баг 20 21 тэл өгдөг байхгүй. Гэтэл ихч бол 67 жилийн өмнө хосын төрлөөр медаль авч ирсэн ингээд ороод ирсэн тоглож байгаа байхгүй тий. Аргагүй нөгөө хятадын тамир үндэсний баг спортч пинг-понг гэдэг лөө тий хэлсэн шүү дээ. За нас ярил нэг юм ирэх. За одоо нас ярьсных манай хөнгө атлетикийн тамирчин Сэрод Гавьят. Дэлхийн аврагт 11-т удаага орох гэж байна. За энэ сард одоо хөнгө атлетикийн дэлхийн аврагт салрах тэмцээн. За Японы аль хөтлөлөө? Коби юусэн уу? За ястаа мэдгүй шүү. За Японд зохиогдож байгаа. За энэ тэмцээнд оролцохоор одоогоор бол манай Монгол улсын 4 тамирчин тодорсноос одоо хамгийн одоо онцлогч тийм Монгол улсын гавьяа тамирчин Сэрод бол 44 наснда. 44 настай. Танаа говь алтах. Өнгөрсөн жил нутаг улстай яах. Өнгөрсөн жил дэлхийн аврагтаа баг 10 гэдэг генсийн амжилт тогтоож исэн гэж ярьж байгаа. 10 одоо орсноор. Одоо энэ жил орсон 11 шүү. Одоо 10. Одоо 11 тэгнэ. Үгүй. 12 дахь нь. Одоо 11 тэгнэ. За энэ дээрээ зөрлөлтсөн шүү. 12 шүү. Ямар ч хэлээсээ өөрөө бол генсийн амжилтыг тогтоож исэн. Одоо ингээд үргэлжлүүлээд ингээд
эвдэд явж чинь тий. За дөрвөн тамирчин орж байгаа. За Сэрод гавьяд, Бямжжоо, Мөнхцээ, Хишиг сайхан гэдэг дөрвөн тамирчин маань марафоны төрөлд өрсөлдөж байгаа. За энэ дэр нэг манайх нэг пост оруулаад тий. Сэрод гавьядтай ингээ баяр үргээд Олимпиад 6 орсон шүү дээ тий. Тэгээ бас олимпиад бас 1997 оноос хойш одоо хөнгө атлетик спортоор хичээлж байгаа. За тэгээд чинь 2004 оноос хойш олимпиад оролцсон ингээд 6 дахь олимпиад. 6 удаа орцсон байгаа. 6 удаа орцсон байгаа. Тэгээд цаашдаа оролцох бас өөртөө бас ясны тамирчин, ясны марафонч хүн байгаа байхгүй тий. Тэр чинь 42 км зайд гүүн тий. Сая өнгөрсөн олимпиар чинь бас маш олон улсын хэвлэлүүд онцлсон шүү дээ. Ингээд хамгийн олон удаа оролцож байгаа ингээ Монгол. Яг нөө Сэред говьяастай би одоо нэг пара хөнгөний чиглэлээр одоо ингээ бас нэг хэсэг ажиллаж байсан. Тэгээ Сэред говьяатай харахад ярьдаг байхгүй. Нөгөө камерын ингээ нүрийн нэг хэсэг гүд ингээ манай тэнгуут нөгөө камерууд онцлоо. Тэр чинь бас нөгөө Монголын нэрийг гаргаж байгаа байхгүй тий. Титг удаа олимпиад орж байгаа Сэред ингээ гүйж ин гэдэг ингээ энэ тэнд марафонд оролцохоор яг тэгдэг. Өөр ингээ нүүр нэгнэд орч ирээ. Тэгээ камерын дорн дөртөө яг машин камер ингээ явж байгаа шүү дээ. Машины ард нэг хэсэг гүгээд ингээ Монголын нэрийг гоё. Ер нь бол бас олон жил тэмцээнд орсон туршлагатай тамирчууны хувьд бол яг тэгээ Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаа тий. Одоо өнгөрсөн жил сая ярьлаа шүү дээ. Олимпиад оролцож байхад нь хамгийн гол нь барайгаа дуусгасан. Барай дуусгасан гэж амар том амжилт. За энэ дэр нөгөө пост өчөд комментуудыг харлаа. Ингээд манай зарим спорт сонирхож байгаа хүмүүс сонирх одоо баг спортоо мэдхгүйгээр ингээд хараал ирүүлэр их дайрж байна. Залуу үедээ боломж өгч болохгүй мó ч гэж яах юм те. Тэр хүн чинь өөрөө эрхээ аваад орж байгаа. Бусад залуу тамирчид ч гэсэн тэр марафоны төрөлч одоо нэг бөөн гараа гарчдаг. Тэрүүгээрээ амжилтаараа л эрхээ аваад орж байгаа шүү дээ. Бүгдэнд нь нээлттэй одоо өсгөө очоогүй үл чамд нээлттэй чи эрхээ аваад дэлхийн аврагт орж болно те. Заавал тэр залуу үеэ бэлтгэхээр өөрөө болох хэрэгтэй. Манай нэг квотер явдаг гэсэн хуучны ойлголт нь байдаг. Ер нь бол одоо энэ ялангуяа хөнгө атлетик чинь өөрөө эрхээ авахдаа дандаа нэг хэмжигдэхүүнээр авдаг. Цаг заасан байдаг. Тедметрээс дэш гүйсэн тохиолдолд эрх олгоно тий. Одоо зээрэн цаг бүрэн цаг дээр бол литметрээс илүү шийдсэн тохиолдолд эрх олгоно. Тэгэхээр эрхээ аваад оролцож чинь гэдэг чинь тэр эрхийн нормыг биелүүлээд энэ дэлхийн аврагт оролцож байна гэсэн үг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь залуу үедээ боломж олго гэхээр одоо Сэрод гавьяат болох хэвээр юм уу? Үгүй шүү дээ. Тэр залуучууд нь адилхан Сэрод гавьяатаас одоо суралцаал одоо өөрсдөө цэнэглээл болдсон юм те. Энэ олон жил өндөр түвшинд болдсон юм байна. Амжилт гаргаж болдсон юм байна. Том тэмцээнүүдээс Сэрод гавьяат Олимпиадаас медаль аваагүй ч гэсэн олон улсын гран-при тэмцээнүүдээс маш олон медаль. Олон улсын марафонуудаас. Тэгэхээр энэ одоо 97 оноос хойш гэдэг чинь 28 жил те формтод тамирчин байж. Тэгэхээр тэр үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бүгдээрээ эрхээ аваад орж байгаа шүү. Залуу үедээ боломж олгодог спорт чинь шал өөр спортоо. Улсад нь квот өгдөг ч юм уу те. Тэн дээр улс одоо улсын холбоот ч юм уу бодлогоо тодорхойлоод залуугаа явуулах уу, туршлагатайгаа явуулах уу, те амжилттайгаа явуулах уу тэр шийдвэр гаргадаг. Энэ Сэрод гавьяатын орж байгаа төрөлчин бол өөрөө эрхээ аваад орж байгаа төрөл. Манайх нэг жингийн спорт шиг л бодоод байгаа юм тийм. Одоо сая хэллээ ш тэр мөнэ хэмжигдэхүүнээр авдаг гэдэг. Тэгэхээр Макс тоглогчийн тамирчны тоо заад юм уу? Үгүй. Үгүй юу. Одоо Монголос чинь хэд л орж чадвал эрхээ авч чадвал. Ер нь хэмжигдэхүүний спорт чинь ер нь тийм байхгүй. Одоо энэ усан сэлэлт байна тий. Одоо хугацаагаар хэмжигдэж байгаа, метрээр хэмжигдэж байгаа хэмжигдэхүүний спорт чинь яг тэр зай төрөлтөө нормоо биелүүлчихвэл дэлхийн аврагт өссөн нь орж болно. Одоо тэгээ ер нь хөнгө атлетик бол Азийн наадам хүртэл хэрэгтэй байдаг. Одоо энэ пара төрлөмжтэй, эрүүлийн төрлөмжтэй дандаа эрхээ авч оролцдог. Онцлогтой спорт. Усан сэлэлт бас яг тийм. Усан сэлэлт энэ төр нэмээд бол нөгөө цагаан утсаар орж болдог. Тэр нь болохоор заавал нөгөө хэмжигдэхүүнд биелээгүй ч гэсэн за манай Монгол нөгөө далаагаас аслагдсан ч юм уу. Тим орнуудад нөгөө тухайн спортоо хөгжүүлэхийн тулд цагаан утас өгдөг. Манай Монгол ч 8 онд Бээжинг Олимпиад 2 цагаан утсаар одоо бүтгүүлсэн нөгөө одоо хоол зүйч хийгээд байгаа. Сайхан заяа лөө сайн цэцэг. Энэ хоёр маань цагаан утсаар 8 онд орж исэн жишээ нэ. Одоо бүтгүүлс сая гэхдээ манай өнгөрсөн олимпиарч манай их хүслэн их тамир хоёр маань өөрсдийнхөө тий нормоо ер нь бол ийм нөгөө цагаан утас олгодог шалгуур нэг баггүй. Нормоо биелүүлж чаддгүй улсуудад оролцоог нэмжих зорилго. Тэгээд тэр тэмцээнээс суралцахад одоо бас л ингээл олон төрлийн юм дэмжих зорилгоор цагаан утас олгодог. Одоо 1 2 эрэгтэй эмэгтэй нэг тамирчин ч гэдэг юм уу те. Тэгээд одоо нөгөө B норм, A норм гэж байгаа усан спорт бол одоо нормоо биелүүлээд эхлэх юм бол дахид цагаан утас олохгүй болж ирэлдэг. Тэгэхээр
тэрнээс хойш норм биелүүлснээс хойш тэр улс дандаа эрхээ авч оролцсон. Тэгэхээр тэр улсад ямар нэгэн цагаан утас нэр өгөхгүй гэсэн. Одоо тэгвэл манайх нөгөө нэг эрхээ аваад нормо биелүүлсэн шүү дээ. Инх хүслэн ихчдүү ах トゥ Ил тамир хоёр. Тэгэхээр одоо манайх цагаан утас л. Ер нь бол цагаан утас одоо цаашд бол ер нь болохгүй л гэж ойлгож байна. За дараагийн сэдв. За дараагийн сэдв. Нөгөө л монголчуудын хамгийн бас их үзэлттэй спорт сагсан бөмбөглөг байдлаар орё. За би та нараас нэг асуулт асууад эхлэе. Миний санаж байгаагаар 2-3 жилийн өмнө одоо санчир бэлгүүн тэргүүтэй тоглогч нарын цалин нэг дурлагдаад эхэлсэн шүү дээ. 80 саятай, 90 саятай. Тэр чинь тэгээд амар өндөртөө орж ирсэн шүү дээ. Тэнгүүтээ дундаж тоглогч нар нэг 30-тай, 40-тай. Тэгээ үжитэй л өнгөрсөн жил базар гөр 450 сая 3 жилийн гэрээ гэж яг дүнгээр нь бол зарласан. Гэхдээ тэр бол нэг жилийн нэг 150 хавцаа гэхээр бас өндөртөө орж байгаа. Тэгэнгүүт за Монголын сагсан бөмбөгийн хөгжил бас дэвшилж нэг гэж байтал сая боднос дээр андын гэрээ 500 саяар зурагдсан. Яригдсан тий. Тэгэхээр энэ дээр би юу асуух гээд байна гэхээр Монголын одоогийн тоглогчдын цалин одоо яг өндөр болж байгаа нь хөөсрөл үү эсвэл цаг хугацааны экосүлт үү? Та нар бодол. За ер нь бол дээр нэг манайх нэг од төстэй тамирахтайгаа нэг ярилцчихсан тийм. Тэгэхэд ер нь бол дээр үесээ л бас саксны тамирчдын цалин бас өндөр байсан. Тухайн үедээ бас өндөр байсан гэж ярьдаг. Одоо хэлжсэн. Одоо ярьдаг гин. 96 моргоонд 60 мянган төгрөг ч үлээ тийм байсан. Тэгээд нөгөө хүмүүсийн цалин тийм байсан. Лигийн MVP авсан хүн машин байр авдаг байсан гэж ярьжсэн. Тэгэхээр яг нь миний бодлоор л энэ бол зүгээр яг цаг хугацааны одоо энэ ийм хурдсаж байгаа лигийн одоо хөгжил асар хурдтай хөгжин тийм. Тэгэхээр энэ бол миний бодлоор бол тийм хөөсрөл гэж харахгүй байна. Зүгээр яг миний л бодол тийм ээ. Тэгэхээр тодорхой өндөр түвшний тамирчид одоо ийм хэмжээний цалин санал болгож байна гэдэг маань цаашдаа энэ одоо манай лигийн төвшин ямар хэмжээнд хүрч одоо өнгөрсөн жил бид нар хөлгүүдийг харлаа тийм. BCL-ш бас хүрэл медаль авлаа. Тэгэхээр манай Монголын лиг бас тодорхой хэмжээнд ингээд одоо импортууд ирэхэд хүртэл BCL-шээс хүрэл медаль авцсан энэ лигээс гарч ирсэн баг гэнгүүт хүлэн зөвшөөрөгдөж эхэлж байгаа. Тэгэхээр энэ лигийн топ төвчний тамирчид ийм хэмжээний цалин авна гэдэг бол хөөсөр шиг бас надад санагдахгүй. За би бол нэг хоёр хүчин зүйлийг л хараад байна. За мэдээж хэрэг цалин мөнгө хангамж өсөж байгаа нь тамирчдаач тэр сайн талтай. Дараа дараагийн хүмүүстэй одоо нөгөө спортоор хоолоо олж идэх юм уу чигээл болилдог үе нард хоцроод хөгжилд нэмэртэй гэж харж байна. За цалин мөнгө өсөж байгаатай холбоотой багуудын төсөв бол нэлээд өсөж байгаа. За нэг тамирчин 500 сая өгөн цаана дахиад 13 монгол тамирчин 2 импорт тоглогч тэгэл тасгалжуулагч нь гадаад тасгалжуулагч нар дэлхийн авч чинь тэгэл арын алгач одоо бараг 7-8 өнийг бүрэлдэхүүнтэй байна тий. Тэгэхээр зүгээр ингээд тооцоод үзгээр 6-7 тэрбум ч юм уу нэлээд өндөр тоо харагдаад байна. За энэ дээр татварын хууль маань бас нэлээд дэмжлэг болж байна гэж харж байна. Спонсоруудтай бас дахиад баярлалаа. Ганц сагсан бөмбөг биш тий. Спортод бол за спонсоруудын үйл ажиллагаа спортыг дэмжиж байгаа хүмүүсийн энэ хүчин чармаалтууд бол нөлөөлдөг. За татварын хуультай хуульгүй бас энэ сагсан бөмбөгийг үеийн үед дэмжиж ирсэн том бизнесмэнүүд сагсан бөмбөгтэй хайртай, спорттой хайртай хүмүүс өндөө байдаг. За тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр ямар ч лсэн энэ спорт руу орж ирж байгаа томоохон аж ахуйн нэгж байгууллагууд тийм томоохон аж ахуйн нэгж топод орж ирж байгаа 5 богд одоо MCS 5 богд тэргүүтэй Монголын топ бизнес эрхлэгч нар орж ирж байна. Энэгээрээ багийн төсөв санхүү бол нэлээд гайгүй болж байна. Энээсээ шалтгаалаад тоглогч нарыг авах өрсөлдөөнөөс үүдэлтэйгээр одоо нэг эрэлт нийлүүлэлтийн хуулиар үн өсөж байна гэсэн үг. За энэ ямар асуудлыг дагуулж байна вэ гэж дахиад ингээд бодоод үзсгээ те бүгдээрээ. За топ төвчний тоглогч нар ч өөрөө цөөхөн байна. За усын шигшээд данстай ч юм уу. За нэг багийн альфа бета болчих тоглогч нар чинь за өвсрэл 20 юм уу те. Та нар тоолоод үзээрэй бүгд. Энэ эрэлт нь өөрөө баг байгаад байна. 10 багч нэг гарааны 5 гэвэл 50 хүн авах гээд байна. Яг нэг 20-с 30 сайн тоглогч байгуул идэрлүүгээ алалцаал үн өсөж байна гэсэн үг. За энэ бол миний хувьд заяа удахгүй буух баха гэвэл тэгж харж байна. За эрэлт нийлүүлэлтийн хуулиар эдийн засгийн онолоор л нэг тайлбарлах гал үзье тий. За хүн болгон одоо өсгөө чи хүүхдтэй гэж бодъё тий. За үнэхээр дуртай спорт тий. Тэгэх юм бол за спортоор яваад амьдралаа аваа явчих болох юм байна гэдэг бодолтой байгаад ч юм уу. Хүүхдэд дэмжиж явал тэр хүүхдүүд амжилтанд олно.
За манайх төвийн байрлалаас бусад байрлалуудыг бол хүүхдүүд багасаа бэлтгэдэг бүрэн боломжтой. Одоо хүүхдүүд өсөд ирэн төвийн байрлал бэлтгэдэг. Тэгэхээр зах зээл дээр за одоо энэ хөгжлийн лигээс юм оюутны лиг 10 жилийн хүүхдүүдээс 40 50-аараа 60 70-аараа хүүхдүүд ороод ирчих юм бол баг сонголттой шүү дээ. Дөржид тэдийг хөө өөр тоглогч нарт хөө гэхээр энэ үн бол нийлүүлэлт нь ихсээд ирэхээр үн нь жоохон буух юм болов уу гэж хараад байна. Цаашдаач тэр энэ татврын хууль бол 32 хоног хүртэл үргэлжлэнэ гэж уншсан. Тэгэхээр энэс цаашаа яах вэ их үү? Багууд маань өөрсдөө ганц спонсороос хараат бусаар яаж менежментээ зөв авч явах вэ? Жил болгон 6-7 тэрбум төгрөгийг ч юм уу спонсороос аваад үйл ажиллагаагаар олж чадахгүй явах юм бол зах зээл маань даах уу? 6-7 тэрбум гэж юу? Тийм. Би бол одоо өнгөрсөн улирлын хасын үлгүүд багийн зүгээр л тоглогчид өгсөн цалин биш зардлыг бодоод үзэхдээ амар байгаа байхгүй. Тэр чинь BCL-ийг хідэн тоглолтод явж тэ. Одоо ингээл төсөөлөд үү. BCL-ийн тоглолтууд, EASL буюу East Asian Super League чи 12 багт тоглож байна. Тэгээ зоо болгондоо 5 багтаага тоглоно 90 очин нааш цаашаа явна. За цаашаа амжилт гаргаад плей-офф руу шалгараад байвал хэдэн удаа аялан тоглох. Аялан тоглоход 30 хүний бүрэлдэхүүнтэй. За цаанаасаа нэг 15 билүү 18 хүний ингээд зардлыг даадаг гэсэн сонссон. Тэгэхээр үлдсэний нь бол хувьяасаа даана. Тэгээ илүү тэрэнд бэлтгэхийн тулд импортуудын цалин мөнгө нь өссөн ч гэдэг. Тэгэхээр ер нь бол багуудын төсөв бол өссөн. Нодон жил нөгөө өсгөөтер подкастад багуудтай уулзаад ярьж хахад нэг 2 тэрбум орчим ч юм уу 3 тэрбум гэж ярьж байсан бол одоо энэ тоглогчдын цалин сая ингээд өсөж штэ. Тэгэхээр энэ зардал бол өснө. Нэмээд багууд одоо импортууд дээрээ илүү их ач холбогдол өгж өндөр зардлуудыг гаргаж байна. Нэмээд одоо Аз нэг тоглогч гэхээр тэр маань нөгөө төлөвлөөгүй байсан зардал дахиад гарна. Одоо дөрвөлээ нэг багтаа гэвэл та гурав импорт авчвал би ч гэсэн Азаас импорт авахыг хүснэ. Тэгэхээр нөгөө төсөөлөгдөөгүй зардлууд өснө. Тэгэхээр явандаа энэ зах зээл нь даах юм уу гэдэг асуудал байна. Хөөсөрж байгаа гэдэг хариултан дээр бол би өөрийнхөө бодлыг хэлчихлээ. Явандаа энэ зах зээл маань даахын тулд энэ спонсорудаас хамааралтай биш ч юм уу. Яг энэ компаниуд менежментээр компани буюу багууд төрийн бус ч юм уу, хувьцат компани ч юм уу, эдгээр менежментээр өөр бусад орлогуудаас ингэж их усүртэй байхгүй бол явандаа хэцүү гэж магадгүй л гэж хараад. Окей. За тэгвэл хэдүүлээ багуудын өнгөрсөн дугаарт яригдаагүй шин шилжилтүүдээс бас яриагаар хөшлөл гэж бодож байна. За яа. Саяных дээр гэхдээ би нэг юм хэлчих. За. Энэ 500 сая гэрээгээ ярьж байна те. Зүгээр одоо бид нар зах зээлийн шиг бодоод үзээрэй. Одоо бид нар нэг 2 өрөө байр авахд 500 сая төгрөг гаргана шүү дээ. Тийм биз дээ. Энэ зах зээл. За яг хуу хаана 2 өрөө барих гээд байгаа юм. За 2. Зөвхөн юу н бодлоо. Тухайн хүн асуудалгүй байхын тулд нэг байр худалдаа давъя гэхэд байр аваад машин авлаа гэхэд 500 сая. Гэтэ байрыг 1 жил хүн хөлбөрөд авах юу юм. Гүг. Тийм байж энэ тамирчдаас амжилт гарна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр бол тийм. Одоо энэ бол ингээд зах зээлийнхаа хуулиар би бол буурахгүй гэж бодож байгаа. Энэ тогтно. Миний бодлоор. Монгод бол яг нэг юмны үн өсөшгөр боордог гэдэг. Нэг өссөн бол хязгаарч буухгүй тий. Явандаа зүгээр яг л тэр олон улсын лигүүдтэй л ойролцоо юм болох л та. Тий. Тэгэхээр одоо бид нар олон улсад NBA бол бидний 75 жилийн түүхтэй сурах хүч гэж шүү дээ. Тэгэхээр баг болгон заавал аваргын төлөө дээрж ингэж олон тэрбум төгрөгийн зардал гаргах юм уу? Одоо цаашдаа нөгөө юу яана л та. Нэг нэгээр ээлжлээд аваргуудаа авчна 25 жил. Тэрнээс хойш бага яг зөв бодлоготой менежментээ хөгжүүлж багтаа 2 3 өндөр цалинтай тоглогч тэгээд залуучууд гээд ингээд цус сэлбээд магадгүй дахиад 5 жилийн дараа манай дийдлигийн баг 10 биш 16 болох нэмэгдэх баг. Тэгэхээр одоо хуучин ингэж ирдэг гэсэн шүү дээ. Бид нар нөгөө 6 лигтээ нэлийн олон жил явлаа шүү дээ. 6 багтаа тий. Тэгээ нөгөө олон болгоч гэхээр тоглогчт нь нөгөө баг тэгэхээр өрсөлдөөн буурчих гэдээсэн. Сая золоор гэхүү юугаар гэхүү тий. Урчин жил нөгөө 13 баг болоод явж үзлээ. Гэхдээ 13 багт бол хүний нөөцийн асуудал гарч байгаа бах тий тоглогчт. 10 болгож үзлээ. Одоо яг дийдлиг дээр энэ муу тэр үнэхээр тасархаа муу гэсэн баг бол байхгүй шүү дээ. Тэгээ аль нь ч өрсөлдөөл явна. Тэгэхээр энэ тоо цаашдаа нөгөө спортоор хичээлж байгаа хүүхдүүд их болно. Угаасаа л их болж байгаа. Тэгээд ирэхээр манай багийн тооч гэсэн өсөх болов. 16 ч. Тийм болох баг. Миний бодол би зүгээр яг баттгаад хэлэхэд топ тамирчдын цалин ер нь цаашдаа бол яг энэ төвшин тогтох. Тэгээд магадгүй нөгөө залуу тамирчдын цалин одоо 80 сая 90 сая цалин өгөөд ингээ явах. Одоо юу нөө сайн хэллээ шүү. Гэхдээ таны хэлсэнтэйний бол би санал хэлж байна.
нэмэлт их усвэртэй болохгүй бол баг энийгээ ер нь цаашдаа даахгүй байх магадaltaй. Одоо өмнөх дугаар дээр та ярьжсэн те баг болгон аврагын төлөө явах юм уу? Аврагын төлөө явж чадах юм уу? Баг болгон авраг авч чадах юм уу те? Яг тэгээд явах юм бол одоо бас хэцүү шүү дээ. Тэгэнгүүт одоо зарим баг нь менежмент муутай багууд нь ингээд зах зээлээс одоо зах зээлийн хуулиар арчигдаад байхгүй бол цагуугаа асуудлыг дийлэхгүй одоо ингээд ингэх магадaltaй. Гэхдээ энэ түрүүн хэлдгээр татврын дэмжлэг бол айгүй том дэмжлэг болж байна. Одоо энэ том байгууллага чинь хэдэн зуун сая төгрөгийн борлуулалт, хэдэн тэр мөнгөний борлуулалт хийгээд тэрийгээд улсад өгч татвараасаа тодорхой хувийн хөнгөлөөр ингээд спорт хөрөнгө оруулаад хөнгөлж чинь гэдэг маань айгүй том дэмжлэг болоод байна. Энэ ихтэй яг Монгол улс л одоо шинээр сэдэлтэй гинт гаргаад ирсэн юм болоо. Тоосоо биш шүү дээ. Бид нар чинь дөнгөж хөгжиж байгаа орн гадны энэ орнуудад хийгдэж байгаа л асуудлууд байхгүй. Одоо та нар би буруу уншааг бол Солонгосын одоо энэ K-pop энэ кинонууд олон улсад амар өндөр түвшинд гарчлаа шүү дээ. Олон улсаас баг манай энэ алт эрдэс тэрнээс илүү нүүрс мөрснээс илүү их аваад байгаа шүү дээ. Энэ Европын аялын тоглолт гэсэн эдийн сая долларын юу мууч гэнэ. Энд чинь улс нь дэмжээл гаргаж ирж байгаа байхгүй. Улс нь бодлохороо дэмжээд одоо тэр энэ татварын системтэй ер нь их ойролцоогоор дэмжиж байгаа. Тэгэл тэд нар чинь олон улсад гарч ирээл олон улсаас нөгөө нэг оюун ухаанаар одоо бараг ингээд экспорт хийгээд шүү дээ. Тэрний сонсноор бол кинонд тэгдэг гэж байгаа шүү дээ. Солонгосын үүх түүгийг харуулсан эсвэл нөгөө солонгосын соёлыг харуулсан гэж хоолмол орчтой байна л да. Энэ солонгос кино үзэх болгоныг хоолтой байгаад байдаг шүү дээ. Тиймэрхүү нөгөө солонгос улсаас урчилсан ямар нэгэн сцен юм юутай тийм юу вэ? Тэр нөгөө хийж байгаа юмнаас тэдүү хөнгөлнө гэсэн тийм хууль байт юм бэл. За дараагийн сэдв рүү орох. Гэхдээ энэ сэдв чи одоогоо үргэлжлэн шүү дээ. За солилцоо 8 бид нар дугаараа бичээд цацснаас хойш яг тэр өдөр Базар гүрийн солилцоо бис хийж авсан тийм. Тэрнээс хойш ер нь ямар шилжилт хөтөлбөр хийгдэв? Юу болов? За солилцооны хувьд би зүгээр сайхан хараад уншаад өгч та нарт. Отгон жаргал. За 3/3-ын шгшөөгийн тамирчин. 3/3-ын 3 багт нэгдлээ. Базар гүр сая хэлсэндээ BCH Knights. За Эрдэнэ далайн байна. Хааш орсон бэлээ? Бишрэлт бит таа. Төвийн байралд хэрэгтэй. Багтаа өөр очлоо. Ер нь бол айгу том тоглогч нар бас шилжилт хөдөлгөөн хийсэн. Үейлээ. За Мэндэн байна. Завхан Бродерс очлоо. Завханд очлоо. Тоглогч нарын хувьд юм байна да. Элит хамгаалагчдын нэг Мэнд баяр Завхан Бродерс багтаач. Кансасыг л хамгаалжсэн. Сэлэнг Бадсвагийн талаар бид нар нэлээд ярьсан тий. Та нар үзег бол өмнөх дугаараас үзээрэй. Хард хөнцгөл хийсэн. Ер нь батлагдж чинь тий. Эмэгтэйчүүд те Amazon баг дээр 3/3 маань нэг багт тоглоод ямар амжилтанд хүрсэн бэ. Тэгээд нөгөө талдаа 3/3-ын залуучууд маань бас 5-5 тоглох нь нандын гэрээнээс хавуулаад тодорхойлцсон те. Тэгээд нэг багт тоглох боломжтой гэж үзээд бодсон. Хоёрыг авцсан байсан одоо ингээ 3 дахь нь авлаа. Одоо үлдчихэж байгаа 2 тоглогч байгаа. 2 том тоглогч. Дөлгөөнд Дэлгэр нэм гэдэг 2 тоглогчуд ямар нэгэн багтаа холбогддог үлдчихэж байгаа. Энд дэр зүгээр л хөв бодлоо л хэлээ те. Нэг багт тоглохын давуу тал бол байгаа. За эдгээр маань олон улсын тэмцээнд явна, мэдээч хэрэг явна. Бүгд рүү чиглэлээ авна. 2-7 хоног, 3-7 хоног. Баг бол тэр рискийг хүлээн. Сэлэнг бодос баг хүлээн тэр рискийг. Өөр багт байсан бол шишээдээ дуудаад явах гэхээр баг рискийг хүлээхгүй тулд явуулахгүй байх магадaltaй. Лиг дээрээ бол нэг багт ингээд давуу байдал үзүүлэх гээд байна тий. Гэхдээ эдгэр чин олон улсын тэмцээнд ингээд явхаар нөгөө талдаа 4-5-аараа 3-аараа ингээд явчихаар багийн гарааны 3 байхгүй болохоор нөгөө өөр тоглогч оруулаад улирлын амжилтанд төлөөлөх бол магадлал бий. Тэрийг ер нь аль талаас нь тохиролцсон учраас тохиролцсон байж магадгүй л гэж байна. Хэрвээ тэглээгээд яхад за яг ингээд анд бол хөлгүүд дүмэн байсан тий. Гэгэрэн дуусчихсан. За отгон жаргал өмнө Knights байж байгаа тус гэрэн дууссан баг. За кадра бол Эрдэнэ Miners-т байж байгаад бас би бол гэрэн дууссан л гэж ойлгоод байна. За одоо энэ ойлгоход жоохон хэцүү байгаа хоёр юм ба ш. Одоо Дүлгөөн буюу Монх маань одоо Knights багт байсан. За байсан биш одоо гэрээтэй байгааг нь мэддэхгүй. За Дэлгэр нэм байна одоо Бишрэлт Метал багтаас гэрээтэй байгаа юм мэддэг. Тэгэхээр энэ хоёр тоглогч яг яахан эргэлзээтэй хэвээрээ байгаад байна. Гэхдээ яг та нар нэг юм анзаарсан уу? Отгон жаргалын BCH Knights-тай гэрээгээ дуусгар болголоо гэж пост бичээд маргааш нь бодос зарласан. Тэгэхээр би 11 цаг зарлана гэж байгаа зарласан шүү дээ. Тэгэхээр би эндээс юу харж байгаа нэхэр отгон жаргалын үед BCH Knights багтаа гэрээтэй байсан. Байгаад
ямар нэгэн байдлаар тэнд гэрээ худалдсан уу, яасан хийсэн тохиролцоо явсан уу? Одоо нөгөө бидний ярьдаг энэ бигээр тэг солилцоо хийгдсэн үү, яасан хийсэн асуудал байгаа байхгүй. Тэрнээс биш гэрээ нь дууссан байсан уу, чөлөө тагинт болцсон байсан уу үгүй. Би бол тэгж л харж байна. Тэр чинь маргааш 11-аас зарлана гэхэд нь урд өдөр нь билүү баг өглөө ч билүү баг зэрэгцээ шахав. Нэг нь гэрээгээ дуусгаад нэг нь зарсан. За төсөөлөх үү? Төсөөлье. За үнэхээр тэгээд манай 3-3-ын 5 нэмэр чинь те. Ананд, Экватор, Хотгон жаргал, Дэлгэр нэм, Дүлгөн гэсэн 5 тоглогч Сэлэнг Боднос багт ирвэл нэгдий те бүгдээрээ тавуулаа. Энэ багч яаж тоглох юм бэ? Мэдээгүй. Одоо хараа өнгөрсөн дугаар дээр бид нар ярьж байсан шүү дээ. Самбарын байрал дээр нь Экватор байгаа утган жаргал болчлоо шүү дээ. Одоо ингээ баталгаатай. 4-5 номертэй магадгүй гарна. Тэд нар Касанс аваад ирвэл нэг нь сэлгээ болох нь баталгаатай. Тэгсэн дахиад самбарын байрлалын 2 тоглогч яриад байна шүү дээ. Тэгэхээр 3 сэлгээтэй байх юм. Андаас бусд нь ер нь бүгдээрээ самбарлуу тоглолт шүү дээ. Тийм Монголч бол 4 номер. Тэгээ нөгөө хэд нь ойлгомжтой шүү дээ. Утган жаргал Экватор Дэлгэр нэм 3 бол 5 номер. Тэгэхээр би бол одоо ингэж бодож байна заяа. Монх Дэлгэр нэм 2 Сэлэнг Боднос багт очихгүй байх магадлал өндөр болчихлоо. Очихоор ч тоглох минутаа яах вэ? Тэр чинь бас тогломоор шүү дээ. Хөв карьераа бас бодмоор шүү дээ. Улсаа төлөвлөж байгаа тэмцээнд бас ялгаагүй Азийн авраг байна. За тэгээд дэлхийн авраг байна. Дэлхийн авраг тэгээ олимпиад тэмцээн ер нь тэмцээнүүд байна. Тэгэхээр одоо нөгөө нэг шин цикл эхэлж байгаа ш дараагийн олимпиад 28 оны олимпиад цикл эхэлж байгаа. За дараагийн Азийн авраг шалралт тэмцээн бас эх жил болно тий. Тийм. Тэгэхээр ер нь бол ийм тэмцээний цикл Азийн наадам уу? үгүй тий Азийн наадам. Цикл хол байгаа учраас нэг багт тоглохын зөвшөөрсөн болов магадгүй. Дараагийн цикл ч одоо хол байна шүү дээ. Одоо бүр гоё магадгүй асуучих уу. Дүлгэн Дэлгэр нэм 2 нэмэгдээд Сэлэнг Боднос баг тоглол яах вэ? Би цаа тэгж Хэлсэн шүү дээ мэдэхгүй. Хэрвээ яаж тоглуулах уу гэдгийг нь ярьсан тий. Тэгэхээр нөгөө хувь тоглогчийн хувьд одоо талбай минут дээр яаж өнгөрөх үү гэдэг асуудал байгаа шин. За үнэхээр дасгалжуулагч шийдэд тоглох юм бол амар тий. Үгүй. тэнд нэг сайн холбогч байгаад л сонирн болно та. Сайн холбогчор тулга байж байгаа шүү дээ. Тулгыг орлоод цуг тоглолцох хэмжээний холбогч аваад ирвэл эйгүү тий. Тэгээ Касанстаг байж тий. Тэгээ тэнд нь Бат 2 байж. Импорт холбогч байдаг. Бат 2 Анд 2 тэнд 2 тал байгаад Ноднингийн бүрэлдэхүүнийг бид нар ингээд бодож байгаа тий. Та нар Ноднингийн Бодносын бүрэлдэхүүнийг бодоод үзье. За Бат 2 тулга 2 л тэр плей-офф дээр өөр төвшин тоглосон шүү дээ тий. Тэгээд төрүүлсэн багтаа 7 тоглолт хийсэн тий. Касансын нөлөө байсан биш маа. Тэр 3 нь одоо Касансын аваад ирээ. Нөгөө 2 нь байж байгаа шүү дээ тулга Бат 2 ирж. Энэ 3 нь байж байгаа. Нөгөө эднэр ойл тоглогч нар маань байж байгаа. Нэмээд 5 хүн штэ. Ананд, Экватор, Дүлгөө, Монх, Утган жаргал 5-ын талаар би яриад шүү дээ. Юугүй те? Юу шүү дээ. Тэр холбогч шидэгч 2 л. Тэр нь та ерөөсөө шидэгч нь байгаа шүү дээ. 2 байгаа шүү дээ. Ахмад Гэлбертийг ярьсан. Ахмад байсан шүү дээ. Сайн нэрээ яг нэг шоомно хэлэхэд бол Сэлэнг Боднос МБ тоглож байсан нэг тоглогчтой гэрээ хийсэн байлээ. Гэрээ байгуулах шатандаа явж байгаа юм байлээ. Постод харсан те. Зарлах уу яах вэ? Зарлах уу яах вэ? Тэр нь улирал тоглох юм. Тийм улиралт. Хэрвээ Касанс ирэх юм бол бас улирлын төгсгөл рүү л ирэх байх. Хэрвээ ирвэл тэгвэл зардал мөнгө амар өндөр шүү дээ. За тэгэхээр энэ баг бас үнэхээр амар болж байгаа юм байна. За өөр менежерийн талаар ярих уу? Минд 2 Цохон Бродерс баг тийм. тий. Лигийн шилдэг хамгаалан тоглож болж байсан. Ер нь бол хамгаалтыг бид нар бүгд мэдж байгаа те сагсан хүмүүс сонирхч маань түүний тоомыг хүртэл хамгаалал те түүний байрал дээр хүртэл хамгаалал явж байдаг шүү дээ. Ийм бол Касансыг хамгаалчихсан шүү дээ. За Бродерс багийн хувьд бол шилжилт хөдөлгөөнөөр 3 тоглогч авцсан байлээ. Нэмээсээ 4-tkөө авлаа. TLG багт байсан Ирмүн гээд 19-20 настай 2 м 4-тэй өвтгийг авсан. Дархан United багийн цог одрахыг авсан. За Бизоны тулгыг авсан. За нэмээд одоо Мендерийг авч байгаа. Тэгээ үндсэн бүрэлдэхүүнээс нь бол Баасан дэрж бол багтаа байгаа. Инх хамгаалан бол BCH Nice багтаа орцсон гэдэг мэдээлэл байсан. За тэгээд Дашторж байгаа. За Чингүнийг л алдуу. Чингүнийг авсан. Инх хамгаалан шидэгч алдсан. Тэгээ үндсэн бүрэлдэхүүн дээр нь 4 залуу ороод ирлээ тий. Тэгээд Барс олд. нөгөө Барса дарханлаа явцсан. Тэгсэн шүү дээ.
Тэгээд одоо нөгөө нэг Diamond Stone маань буцаж ирэх гэдэг юм уу те сая Солонгост явж. Хавц явж илээ. Хүмүүс Хүмүүс зэрэг яриад энэ завхан чинь ямар ч их хайртай юм те гэдэг зүйлсэн шүү дээ. Тэгээд магадгүй заяа зүгээр. Casas гэн. Stone нэрээд нөгөө Moore нэрээд байж игэл бас өөрөө. Эвгүй шүү. Сая Завхан Brothers багийн талаар мэдээлэл нөгөө бүгдээр нь Солонгос улсын дээд лигийн багуудтай. GBL-ийн багуудтай бэлтгэл хийж байгаад сая ирж. Одоо баг ирсэн тоглолтууд хийж байсан. Тэнд одоо та бүхний сайн мэдэх одоо Солонгос улсын дээд тоглож байгаа. болцох юм аа. Багтай тоглосон тий. Тэнд нь бас Diamond Stone цугч тоглосон шүү дээ. Diamond Stone чинь баг ингээ хил гарсныхан дараа нийлээ явсан юм шүү. Манай Монгол юм биз дээ. За одоо базар гүрийн солилцоог бид нар бол дээр нэг яриад өнгөрсөн тий. BCH Knights багийг өнгөрсөн улирлжингаа төвийн тоглогчгүй гэж ярьсан да. Муулсан тий. Төвдөө муу байна, самбартаа муу байна. Тэгээд нөгөө нэг Томасгийн протовцорцсон тэр нь ч бас их муу тоглолоо тий. Тэгээд баг Эсеп байрлалын 4-5 хүн л тоглоод байх шиг байсан. А одоо харин самрынхан байрал дээр нэлээд анхаарчлаа тий. Суграа, базар гүр. Базар гүрийн талаар бол одоо ингээд зөндөл асуудлууд ярьлаа. Одоо дахид тэр асуудлыг үндэ ярихыг бол хүсэхгүй. Одоо базар гүрийн хувьд бол карьераа дахиад эхлүүлэх амар том боломж. Ер нь өсөглөн үзэн. Би нөгөө та ярьж илээ. Одоо базар гүрийг хин нэгэн баг авал базар гүр өөр тоглолч шартаа тоглолч мэдэн шүү. Тэр ёс зүйд чайтайхан болоод талбай дээр ч гэсэн өөрийгөө харуулъя гэд тий. Тэр итгэлийн хайр нь найлц өчлөө гэж хараад шүү. Базар гүр бодон сохтол самбарт бол бас тийм муу тоглоогүй шүү. Бөмбөг болгонд Тоглосон үедээ юу? тий тоглосон үедээ бөмбөг болгонд бөмбөгийн араас айгүй гой тэнцэлтэй тоглолттой. Тоглолт нь бол гоё шүү. Өлбөл сүртэй болохоор их үрсрээд байгаа хэрэг. Тий. Ер нь бөмбөг болгоны араас сэрдэг. Лигийг самбраар бөмбөг авалтаар тэргүүлсэн Монгол тоглогч шүү дээ. Тий. Эпс баг маань шинэхэн менежер явуулгад авлаа. За өнгөрсөн жилийн асуулууд багийн тасгаж болгож байсан. Эрдэнэ баясгалан багтаа нэртэслээ тий. Еркий менежер. Генерал менежер. Багууд одоо харин энэ арын албанууд дээр нэлээд олон орон тоонууд дээр яг нөгөө мэрэгжлийн төвшөнд ажиллаад байна гэж хараад байна. SJVS баг бүр тэр тусмаа багийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчтэй. Сэлэнг ботос ч бас тийм ерөнхийлөгчтэй болсон байна. Тэглүү. Бодон зарлаад байсан сан. Харин тэгж зарлж байсан. Тэгээд генерал менежертэй, амбассадортой, коуч ахлах тасгалж болгочтой. Ингээд тасгалжуулагч багтаа бүр ингээд юм яг нөгөө нэг мэрэгжлийн багт байх ёстой бүх хүмүүс л бүрдүүлээд энэ. Тийм борлуулалт мерчээ хариуцсан ч хүмүүс томилж ин ингээд янз бүрээр л хөгжиж чинь тийм. Энэ бас маш зөв гэж харж байна. Түрүүн ярьжсэн нөгөө спонсоруудын орлогоос гадна энэ өөр бусад орлогоудаа яаж боломжуулах вэ? Хасын үлгүүд баг шилжиж төлөвлөгөө хийцэн билээ шүү дээ. Самрынхан байрал дээр Цэрэнбаатрыг авсан шүү дээ. Тэр бүр нотлогч Цэрийг авсан уу? Авсан. Зарлцсан байсан шүү дээ. Зарлцсан юм уу? Зарлцсан Цэрэнбаатар хасын үлгүүдэд орлоо. Ямар том хөдөлгөөн хийсэн. Огт нөгөө нэг хүн авлаа гэж зарлахгүй байсан баг дээр чинь бас хүн очих гарч содоо харагдаж байгаа юм чинь нөгөө огт яриаггүй дурсаагүй харагдахгүй байсан. Бид нар аваргууд маань 4 лиг тоглоно яана нэг авахгүй муу гэж ярьж байсан. Циркагийн хувьд юу л бахал та зүгээр миний яг харж байгаагаар хөлгүүдэд залуу тоглогч нар маш их ялангуяа самбар дээр тий Биндрия Азаа хоёр дээр яг тэр хэрэгтэй байгаа тэр туршлага нь гадна дотны тэмцээнд орж ирсэн юу гэдэг тэр бүх зүйл тэр яг туршлага болох. Нэг туршлага алдсан тий. Нэг туршлага алдсан тий. Муушугийн оронд нөгөө нэг хувцсалах өрөөний базаг хэлэх гэж. Гэтэ сая юун дээр Цэрэнбаатартай таарсан. Биеийнхаа амаа бэлтгэл хийсэн байдал хоёр ойлээ юм тэгж зүгээр туршлагаар очих гэдэг ингэж харахаар. Яг зөвхөн биш л дээ. Яг нь тэр хүнээс авч болох юм баггүй. Хэрвээ Цэрэнбаатрыг авсан юу бол баталгаатай бол юу яаж байгаа нь хөлгүүд улирлын эхлэлийг холбогч юм уу нэг СФ-ийн байрал юм СЖ-ийн байрлалын нэг сайн тоглогч авчирч чад үзэх гэдэг юм байна л да. Хин ирсэн биз дээ яа Миллерч. Тийм Миллер бол тэр нэмээд тоолбортыг нодноо аваад 4-5 номер дээр самбар тоглуулад байсан тоолборч үндсэн байрал нь 3 номер юм шүү. Тийм. SF. Монголд ирээд 4-5 дээр тоглоод. Ер нь хэлдэж гадны тоглогч. Гэхдээ Мос ч гэсэн тийм шүү дээ. Мос гэхдээ яг 3 муруу гэхэд. Гэхдээ Мос ч 4 номер шүү. Тэгэхэд одоо Монгол 5 дээр тоглоод яваад байгаа шүү. 4-5 бол тэгээд харшаа тоглолцсон. Шууд 2-3-аас аваач 5 муруу тоглох хэрэг аваар байна. Ер нь л тэгдэж лээс. Одоо харин нэг
Замбраатай болж байгаа. Тэгсэн чинь яг наадхан дээр чинь нөгөө олон улсч бай одоо монголч бүгд л адилхан л юм проблем гэх юм уу хөгжил гэх юм уу. Яг нэг байрлалын 5 үнэтэй л тоглох гэдэг шүү дээ. Бид нар Торонто Raptors гэдэг багийг харж 3 4 safety. ерөөсөө л SG-нэр гарч ирээл ерөөсөө тавуулаа ингээд тоглолдог тий. Гэтэ яж тавл амир өндөртэй. Тий. Өндөр бүгд 2 метрээс тийш өндөртэй. За Окей. бас нэг general manager ярьсных за өнгөрсөн жилийн Эрдэнэт Miners багийн ахлах тасалж байсан. Анар маань энэ жил одоо багийнхаа ерөнхий одоо менежер ажиллахаар болсон байна. Тийм мэдээлэл авсан. Тийм мэдээлэл зарлагдсан явж исэн тий. Тэгээ ер нь Тэгээ баг бол албан ёсоор зарлаг байх шиг байсан. Зарлсан байсан уу? Би бол ялтын боснос ларсан. Баг зарлаагүй ч магадгүй. Тэгээ баг зарлаг байсан. Баг гэхдээ туслах тасгалжуулагч шиг зарлсан байсан уу? Тийм баг. Баг нь бол туслах тасгалжуулагч шиг зарлсан байсан. Анар чинь гэхдээ угаасаа хууч менежер байсан юм байна. Бүр. Тийм. Баг туслах тасгалжуулагч хашилт менежер гэсэн байл. Цоо шин. Энэ жил тэгэхээр бас нөгөө багийнхаа илүү дотоод үйл ажиллагаанд гарч ажиллаж байгаа болоо гэж боддог тийм. Магадгүй. Тийм. Бас л одоо ирээдүйн Монголын урдаа барих сагсан бөмбөгийн мэрэгчлэнтэй нэг шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд гадны тасгалжуулагч ингэж ирээд яхаар бас манай Монголын дотоодын энэ тасгалжуулагч гэж ярихад бол тийм энэ дотоодын тасгалжуулагч нарын чадвар бас их гоё л. Одоо энэ U16 гэхэд одоо манай одоо лигийн шилдэг дамжтын нэгээс одоо А2 нь халах тасгалжуулж байгаа ажиллаад одоо ингэ залуучуудсан залуугаас нь бэлдээд эхэлж байна тийм. Ассистент коуч гэнэ гаавлаг тасгалжуулагч. Гаавлаг Гаавлаг тасгалжуулагч бишрэлт металл баг руу очсон мэдээлэл байсан тий. Өчигдөр нь ууржигдэр зарлцсан байсан тий. Тэгээ нөгөө хоёр тасгалжуулагчаар нь тамжид дашны хоёр ажиллаж байгаа тий. Ер нь U16 эдгээр маань бас нөгөө грек тасгалжуулагчаас өсгөө гэлдгэр лигийн тасгалжуулагч нараас юм судлаад сураал тэрийг залуучууд дээр хэрэгжүүлэл явж байгаа. Одоо хамгийн том жишээ өнгөрсөн жил хүлгүүд биш үү? За юуг одоо ингэ шинэ үйлрэл эхэллээ дээ одоо ингэ. За тэгсэн чинь дахиад нэг шуум байна л да. Та нар сонссног уу? Divine Miles Монголд ирэх шуум гараад эхэллээ. Ямар баг яаж холбогдсон бол хаана тоглох бол? Уржин жил хасын хөлгүүд багийг аварга авахд бас л нэлийн нөлөөсөн тоглож шүү дээ тий. Финалийн MVP шүү дээ. Төрүүлсэн чинь финалийн MVP л дээ. За миний сонссноор бол Eps гэж сонссон яваад тах шиг байлаа шүү. Шуумууд Eps аваад байна. Eps чинь нэг юу авцсан байгаа шүү дээ. Бас Аз импорт авцсан. Тэгээ одоо удахгүй тэрийг ярих хэрэгтэй. Дараа нь. Тэгэхээр Eps бэж магадгүй гэж харсан өөр боломжит багууд бол Майсцыг сонирхох багууд бол байгаа. Өнгөрсөн дугаар дээр бид нар ярьсан шүү дээ. Эрсдэл гаргахгүйгээр үнэхээр Монголд тоглож сурцсан чадвараа харуулсан импортыг бол ягаад хийж болохгүй гэж. Тэгээ солих боломж ч гэсэн дахиад байж байгаа шүү дээ. 4 удаа солих хэрэгтэй юм чи. Хугацааны явж гисэндээ тий. Тэгэхээр Miles-ийн тоглолтыг сансан хүмүүс бас үзэх боломжтой байх нэ энэ жил тий. Би бол Eps дээр Eps-ийг битээ аваасаа гэж бодож байна. Зүгээр хувь бодол шүү. Eps дээр 1-2 номер дээр тоглох ур чадварууд Монгол ур чадварууд байж шүү дээ. Тэгвэл сайхан бөмбөг эзэмшдэг, залдаг, найруулдаг 3 номер, 5 номер авцрахт л Eps юу байхгүй. Заавал 1-2 Юу н Eps импорт аваад хэрэг байна уу? 1-2 номер дээр биш те. Одоо тэр энэтхэг залуугийн талаар өсгөөд илэрнгөө мэдээлэл өгөх байна. Тэгэхээр 1-2 номер дээр нь саяны энэ энэтхэг залуу Монгол бас 2-3 ур чадвар байж шүү дээ. Тэгэхээр бол 3 номер, 5 номер дээр авал Eps бүр илүү юу бахаа л гэж бодод. За ямар импорт авчирсан бэ? За импорт авчирснаас авчирсан зарлчаа дараа нь тэрийг ярих юм уу? Тэгээ юу байсан? Өнгөрсөн дугаар дээр хэдүүлээ нэг болсон болоогүй болоогүй. Тэгсэн чинь яг одоо яг Азийн 8 орноос тамирчид ирж тоглох боломж албан ёсоор батлагдсан байлаа шүү. Тэгээд тэр 8 орн болохоор Япон, Хонконг, Макао, Малайз, Сингапур, Таиланд, Вьетнам энэтхэг гэсэн орнууд байгаа. Хятад, Филиппин хоёр баг. Хятад, Филиппин, Солонгос баг тий. 3 угаасаа. Япон орчиж байгаа юм байна тий. Орсон. Тэгээд үүний дагуу 2 баг Аз легон руу хамгийн түрүүлж одоо Аз легон руу одоо мэдгдсэн баг нь SJFs болсон байгаа. За нэрийг хэлэхэд хэцүү би баг зүр принц гэж. Тийм. Принцэр хэрэг гэдэг нэг жоо нэрийг бараг л угаасаа принц гэж дууддаг юм шиг үлээ. Энтхийн хаанхуу. Сарамгчны хаанхуу. Түүхийг харсан чинь энэтхэгч одоо 1.5 тэрбум хүнтэй тий. Хятадтай дээр дор ороод ингээл гуам ихтэй. Гэхдээ энэтхийн спорт бол нэг тийм амар өндөр амжилттай биш шүү дээ. Бид нар амар сайн мэддэг тэр жудогийн хоёр эмэгтэйгийн кино байдаг тий. Тэр
тэр маш гоё кино үзээг нь үзэрэг. Өөртөөхөн тэр нэг спортын соёл нь Өөр ондоо л та. крикет нэг шашнаар юм уу? тий. Үгүй. Ер нь бол спорт нэг тийм амар Соёл нь жоо хөгждөггүй. За чиний хэлдэг крикетээр бол дэлхийн номер 1 2 л байх бол үзэл дээр бас амар өндөр байдаг. Тэгсэн чинь энэтхэгийн багаас NBA-д орох мөрөөдөл тээж явсан. Одоо зам гүүр болох. Одоо манай инхи од тий NBA-д орохоор ингээд гүүр болж явж байгаа. Яг тэрнтэй ижил төвшний тийм тоглогч юм байна. Тэгээ NBA-ийн драфтт нэрээ өгчсөн. Тэгээ тухайн дэлхийд сонгогдоод өгчсөн жилэгт бүр нэг жил тоглоод амжицсан. За тэгээ энтхийн дээд лигт тоглож исэн. За одоо NBA гэдэгтээ Австрали шинэ зеландад нэгдсэн одоо том Монгол лиг төртөл тоглож исэн. За тэндээсээ одоо буцаад Монголд ирж байгаа юм байна. 2 м. Тэгэхээр ер нь нэлээд туршлагатай. Тийм туршлагатай. Гэтэ бас туршлагатай гэхээр залууган 26 настай байсан уу? Тэгэхээр нөө Австрали, Шинэ Зеландын Тийм. лигийн системд суудсан гэхээр бас Тийм тэр лиг тоглож байсан гэхээр бас нэлээд бас өндөр шүү дээ. Өндөр юм билээ тий. Тийм өндөр. Тийм залуу ялчгүй Эпс маш хурдан ажиллалаа л та. Тэр мэдээ гарлаа. PF центр 4-5. Самрын тоглогч. Хиний мөнөг хэлдэг тий 9 улс байна тий. 9 улсаас 8 ус. 8 улсаас чинь Япон л манахаас бараг өндөр зэрэгэлт байна. Бусд нь бол яг лигийн төвшөнд бол манахаас нэг дээрдэхгүй хаа Тайланд, Малайз центр бол нийлээд дээрдэд байх юм байхгүй тийм. Вьетнам дээрдэд Тэр дээрдэд байх юм байхгүй гэдэг сайхасан өлгөд баг баталчлаа шүү дээ. дээрдэд байх одоо тэгвэл дээрдэд байх юм байхгүй гэж шууд хэлсэн. Итгэлтэй. Тий. Энэ дундаас чинь яг ингээд нэлээд эвсэг судалсан байна л да. За тасгалжуулагч нартай ч юм уу ордон дээрсээ U16 үзээ сууж байхдаа ганц нэг хүнтэй ингээд юм яриа суужсэн. Ямар амар судалт юм бэ дөө. Энэтхэхийн энэ 8 орноос те энэтхэхийн баг хамгийн шилдэг л аваад ирлээ шүү дээ гэдэг эвсэг гэж хэллээ. Урдан ажиллаж байна маш урдан. Менежментийн баг энэ тэр сайн. За дараагийнх нь юм байлаа. 2 дахь тоглож За дараагийнх нь Дахин United-ийн би нэрийг уншаад тах уу. Масахаро Катаука. Японы тоглогч. Чи одоо Япон хэл мэддэг хүмүүс. За энэ тоглогчийг зарласан. Тэгсэн чинь энэ тоглогч маань 1985 онд төрсөн. Одоо 40 настай юм билээ. Ер нь бол 20 хэдэн жил B-лигтэй. B-лиг чи 1 2 дугаар лиг гэж явж байна те. Тэндээ тоглосон. Нэлийн туршлагатай. Тэгс чи хөөх наа чи ингээд 40 настай байна нэ тэрийг л хүмүүс шуугаад байлаа. Гэтэ Япон хүн чинь нөгөө 57 настай л 60 настай B2 дээрээ тоглодог хүн би сэтгэдэг. Яг нөгөө одоо хүртэл хамгийн дээд түвшинд тоглож байгаа Япон хөлбөмбөгч чинь одоо юунд гинсэн амжилт нь Жарман явж байгаа шүү дээ. Одоо тэр амжилт нь үргэлжлэл явж байгаа. Тэр баг 60 иддэг шүү дээ. Тийм Хөшөө. Тэгээ дээдлийг тоглож байгаа, одоо тоглож байгаа. Япон ч өөрөө дундаж наслт нь баг 80 нэмэх байна тий. Ер нь бол өндөр шүү дээ. Японы насыг Монголын нас руу шилжүүлэх 30 таа юм шүү. Монгол эмэгтэйд нэг дунд нас 60 иддэг гэдэг. Ер нь яг зүгээр ингэж л харж байна. За 40 настай тий. Гэхдээ одоо нөл туршлага баг. Залуучуудаа хөгжүүлэх Япончин NBA руу импортлоод байгаа 1 2 3 тоглогч ч юм уу харахаар дандаа 1 2 8-ын тоглогч нар ээж штэ тий. Тэгэхээр Япончин тэр холбогч байрны юм дээр нэлийн туршлагатай. Тэр туршлагыг энд авцрах гэж байна уу гэж харж байна. Гэтэ бас өөрөө ч гэсэн муушгүй гайгүй сайн тоглолдог баг. Тэгээ ер нь залуучууд нь бас нэрээ сайн эйгүү сайн суралцах те. Японы бид нар одоо систем тэр бэлтгэлийн арга барил ямар үгдийг мэдэн шүү дээ. Би авч яваа байдал. За тэр шидэлтийн техник те. Одоо энэ 3-9-3 дээр сая рекорд эзэмшиж байгаа тэр. Бас нэг хил ам дагуулаад эндсэн техник рүү байгаа шүү дээ. Хин блэ? Нэр нь Юки бас нэг Юкитэй л нэртэй. Юки шүү дээ. Одоо тэгсэн чинь саяны нөгөө нэг энэ Аз импорт авах нэг 8 улсыг ярьлаа шүү дээ. Энэ дэр дүрм журмээсээ харсангүй зүгээр ийм яриа байлаа. Ер нь Японы иргэншил авцсан легонрууд байдэн шүү дээ. Одоо бидний сайн мэддэг Körk ч юм уу те Япон. Тэр нь тоглогч нар бол биш. Яг үндэс гарал нь Япон. Эсвэл Вьетнам, эсвэл Малайз ийм хүмүүс байж болно гэж байгаа юм байна. Тэгэхгүй одоо Малайзын одоо бидний амар сайн мэддэг лиш биш шүү дээ. Тайландын иргэн те. Тэгвэл лиш болохгүй гэдэг. Ийм дүрм тийм шиг. Монголын шгшээ багч чинь одоо саяны энд нэр дуудагдсан багууд ер нь бол ойрхон саяхан тоглолцсон шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг Малайз нөгөөх нь юу лээ? Вьетнам, Таиландтай ч гэсэн тоглосон шүү дээ. Тэгэхээр тэнд тоглож исэн шилдэгүүд ч гэсэн манай Монголын лиг тоглох боломжтой болчихсон шүү дээ. тэгээд одоо бас энэ яах вүлээ? Одоо нэг хоёр манай талбай дээр гарах нь уу? талбай дээр гарах нь те импорт гэж явах уу үгүй юу? гуруула цуг байж болох юм шиг. 2 3 дахь үед би бас тэгж ойлгосон. Энэ тоглогч нь 4-4-нд гарч болно.
хоёр импорт тоглож бас тусдаа бодод. Нэгсэндээ гэхдээ энд тоглогч нь нэг бас яг нөгөө импорттой ижлэх талбай дээр нэг нь байх юм шиг лээ. Миний хэлсэн бол. Тэгээд нөгөө 2 3 дээр 2 импорт гарч болно шүү дээ. Тэр хоёртойгоо цуг гарч болно. А тэгээд дөрөв дээр нэг импорт нь суугаад нэг импорт нь Аз импорт. Одоо баг Аз импорт интернэшнл импорт гэж ялгаж ярих юм яриа. Нөөс хэллэг Харин бас Одоо удахгүй юу яах вэ? Лиг 10 сарын 1-нд төд хөдөлгөөн эхэллээ те сар хугацаанд. тэгээд Төд хөдөлгөөн одоо Сагсан бөмбөгийн холбоо лигийн зохион байгуулах ажлын хэсэг маань зарлах баг. Яг аль үе дээр яаж тоглох юм те. Одоо зүгээр ингээд нийтж явж байгаа мэдээллүүдээс харахад бол нэгдүгээр үе дээр нэг импорттойгоо хамт тоглож болох гээд байгаа юм шиг яригдчих чинь те. Нэг дөрөвдүгээр үе дээр 2 3 дугаар үе дээр бараг гуруула зэрэг гаргаад тоглосчих магадгүй л. Хугацаагаа харъя. Урт хугацаа. Монголынхаа урт хугацааны Сагсан бөмбөгийг харъя. Бид нар талбай дээр нэг импортыг зөвшөөрөл нэг импортоо тоглож ирсэн үе саяхан штэ. Уржнагийн л үйлдвэрлэж штэ. Яагаад импортын тог нэмээд байгаа юм те? Олон улсын төвшөнд энэ нөхдүүдийг чинь хамгааллын тулын интернет чи авалцсан гэдэг юм а нэмээд ийн гэж хараад штэ. бас Нэг байсныг хоёр болгослоо. Одоо хүлгүүдийн Одоо 3 болголоо. Магадгүй Монгол улсын иргэн аваад нэг нөхөр хүрээд ирвэл Монголын иргэн гэдэг утгаараа одоо бол хаалт хүүгээр талбай дээр гарна гэсэн. Тэгэхээр 3 4 нөхөртэй алцаа тоглох боломжуудыг лиг ажимаар өгöd байгаа юм болов. Нөгөө талдаа нөгөө тоглогчийн хөгжил бас яригдах талбай дээр ингээл 5 гадаад авчирч байгаа тоглоод байгаа юм шиг гэж. Тэгэхээр сайн байгаад байгаа бол заавал гадаад биш Монгол тоглогч оруулах өрсөлдөх байл. Бас таны ярьж байгаа чинь нөгөө Яванда бас энэ багийн одоо нөгөө дотоод чанар нь сайжрах бас дээрэс нь баг нэмэгдэх бас боломж. Үнэхээр монголчууд дотоодын тоглогчдын ингээд хүрээ хумигдаад байвал бас импортуудаар орлох юм эсвэл импортуудаа ингэж зэрэгцүүлж ашиглах боломжтой болох бас нэг. Тэгээд ер нь нөгөө Монгол тамирчдын одоо ур чадвар тэрийгээ дагаад ижил төвшөнд өснөө л гэж ерөнхийдөө бас харж байгаа болов уу гэж бодсон. Нөгөө л эрэлт нийлүүлэлтийн хаягаар одоо нэг 20 30 тоглогч төр бүх багууд тэдэр чи авцарч чадахгүй шүү дээ. Аз импорт гэдэг одоо энэ дүрэн биш дээ тийм. Эдгээр маань цалин мөнгөний хувьд бага байдаг байна. Тайланд лиг, тэр Вьетнам, Малайзийн лигийн тоглогч нар бол цалин мөнгө бага. Сингапурын лиг гэж би л сонсоогүй. Нэг сарын 1000, 2000, 3000 доллар гэж магадгүй шүү. Нөгөө волейбол дээр бид нар Иранаас ингээл импортод ирдэ шүү дээ тийм. Тэгэхэд сарын 2000 доллар, 3000 доллар л гэж яригддаг байхгүй. Тэнд чи Японоос ирсэн байсан одоо тоглогч зөндөө байгаа тийм. Энэ оронд нь Иран байхгүй нөө? Байхгүй. Иран ч импортороо байхгүй бол Иран ч Азад бол том цаавар шүү дээ. Одоо U16 дээр Ираныхан ч алж ядах гал баахан сахалтай юм ахнар ирсэн U16 дээр. 16 дахь дээр. 16 хахад бол мөн ашигладаг гэдэг байгаа. 16-тай ахнар таны үеийнхэн чи. Тэгээ манай би ч 16 талтай. Гэтэ энэ орнуудыг яаж ингэж сонгосноо надад сонирхолтой л. Яг Филиппин гэдээ аваад үзье тий. Филиппин ч бол Азтай нэлээд том шүү дээ. Хоёр лигтэй хоёулаа том. Тэгэхээр эндээс авцрах гэхээр бас импорт дайны тоглогч байгаа. Солонгосын тоглогч нар чинь бас Монголд ирүүлнэ 2 3 номер дээр сайн тоглоно шүү дээ. Магадгүй болцохыг аваад ирж болох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр болцохч баг импортч л тоглоно шүү дээ. Нөгөөх нь Хятад. Хятадас чинь 2 м 10-тай 2-той 2 гоо аваад ирлээ. Харин тийм яаж тэгж бодсон юм болоо л гэж бодохгүй. Тэгэхээр нөгөө лигийнх нь юг харсан бэ? Чансаа харсан байна. Ер нь энэ донд харин Япон байгаа нь бас сонирн байгаад байгаа байхгүй. Нэвтрүүлэг болгоны төгсгөлд хэрвээ гэдэг асуултаар дунд нэг богинохоо хариулаад тэгээ үзэгчд ч гэсэн яг эргэлзээ төрүүлээд ч юм уу дотроо нэг бодол үүсэх тийм зорилготой хэсэг байгаа. Өнөөдрийн хэрвээ болохоор тэр хэдүүлээ Сагсан бөмбөгийн ярьсан тий. Санхүүгийн асуудал энэ тэрэг. Үнэхээр энэ ирчээрээ яваад ах юм бол тий энэ өсөлттэй яваад ах юм бол зөвхөн нэг мөнгөтэй нэг 3-4 багийн хооронд одоо явдаг лиг болчих үү дээ. Тэгэхээр цалингийн систем гэж юу н гарч ирэх хэрэгтэй юу гэдэг талаар та нарын бодлыг сонсмоор. Тэгээ би шүүд хэлчихв. Хэрэгтэй уусаа зохицуулагдсан тэр бол нэг удахгүй бах. Драфт байхгүй байхад драфт хэрэгтэй гэдгийг ойлгоод сая 2 жилийн өмнөөс хийгээд эхэлчихлээ ш. Драфт байхгүй бол энэ ч утгаа алдсан юм байна. Драфт гэж гэдэг юм баггүй. Мөнгөөр одоо жишээлбэл за мөнгө гэж ярихаар муугаа юм тий. Спонсор сайтаа одоо юм одоо багуудтай спонсорууд сайн болоод байгаа өөртөөхөө имижийг аль хэдийн бүрдүүлсэн фэн бейсээ татцсан тийм багууд спонсоруудаа олдохч мэдээж одоо арай нөгөө багуудад бол амар тий. Тэгж байгаа үед тэр багууд дахиад илүү тоглогчдыг хэрвээ лимит тогтоохгүй бол аваад байвал аваад байх боломжтой. Сав нь аль хүртэл. Тэнгүүд яг сая мандахын хэлдгээр лигт хідэн чадварлаг тоглож байгаа л тий. За шигшээ бог гэлэг нэг за
20 гаруй 20 хэдэн ингээд гарааны ингээд жигшээ баг болоод Монголын шигийг нүрэг аваад очихдаг тоглогчдыг ингэж аваад байна. Дээрээс нь за юу нэмэх нь Космосыг авчираад харуулчлаа шүү дээ. Тэ? Космос төвшний одоо NBA-д тоглож исэн ч одоо хүртэл тоглож байгаа эсвэл баггүй байгаа тэр тоглогчдыг авчираад хоёр тийм тоглогч авчираад тийм багууд бүрдээд энэ дээдлийн авраг гэдэг чи аваад тэр зөвхөн баг нь энэ BCL, ESL, ESL эднэртэй өрсөлдөөтэй үйл яах юм бэ? Өрсөлдөлөө л. Тэр нөгөө багууд нь яах юм? За яг хөө Тэгвэл лигийнхаа за бид яриад чи лигийн тэр нөгөө одоо лимитийг тогтохгүй ийм эрсдэл гараад дахиад тэр хөгжлийн лигээс орж ирж байгаа багууд орж ирэх юуны тул тэр нь орж ирэх юм. Хөгжихийн тул орж ирэх юм уу? Хөгжөөлөх юм уу өнөрөө? Тэг бас нэг өрсөлдөөн явмаар байгаа үстэй. миний бодлоор л одоо цаг нь биш бах. Одоо шууд багуудыг гэрээний хугацаагаас зарлааг байж ижил цалин мөнгөн дэр яаж хязгаарлах гэдэг. Одоо танаа багийн төсөв чинь Монгол тоглогчдын төсөв чинь тэр бумаас сэтгүүлэхгүй шүү гэхээр үнэхээр тэр бумыг өгөөд байгаа юм уу? Хоёр тэр бумыг өгөөд байгаа юм уу? Хин шалгах юм тийм. Шалгах хэрэгцээ чинь байгаа ч юм байхгүй ч юм. Хэцүү шүү дээ. Энэ би төртөл ингээл ширийн доогуур мөнгө өгцөн гэдэг яриа байдэн шүү дээ. Чи баг API ажиллаж идэг байгууллага шүү дээ. Монгол хин шалгах юм. Чиний хувийн мэдээллийг одоо хэдийг авч удаасны юу гэж шалгах уу? Чамтай нэг зүйл дээр санал нэг байна. Болно. Хизээ нэгэн цагт. Гэхдээ одоо цаг нь ирээгүй байна. Цаг нь ирэхийн тулд энэ нэг хэмжээндээ таасантаа тулна. Одоо энэ 500 сая гэрээ ч юм уу 300 сая гэрээ ч юм уу. Энэ ингэж явсаар хагаад нэг юм цалиг нь одоо нэг багуудын төсвөнд хэтрээ ч юм уу даахгүй болоод ч юм уу. Одоо яа тийм мэдгүй. Ямар нэгэн байдлаар таацд хүрнэ. Нэг тоглогчийн жилийн цалин тэр бомч юм хийдэж. Энэний дараа энэ болтол ч нөгөө нэг гэрээний хугацаагаа зарлаад энэ солилцооны цоох 8 бүх юмнууд нь дүрм журамд ороод тэрний дараа за одоо найзуудаа төсөн мөсөө барихгүй болохоо боллоо гэдэг юм руу орох байлгүй. Ингэж байгаа штэ. Легондор гадны тамирчдын цалин бол гаднаа тогтцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бидний макс легонорууд мөн үү? Юу гэсэн үг? Одоо жишээ нь Монгол тамирчдын ур чадвар легоноруудын хэмжээнд яг тодорхой хэмжээний тоглогч нар хүрж байгаа. Гэхдээ дийлэнх нь хүрээгүй шүү дээ. Тэгэхээр ур чадвараар нь харьцуулах юм бол гадны тамирчдын цалин Монголын одоо авж байгаа тоглогчдын ер нь тэр тулах цэг нь мөн үү? Тэрнээс дээш гарах уу? Биш ээ. Одоо араа гадаад импорт тоглогч нарыг бид нар ярьж чинь тийм. Энд чинь төвшнгөөс шилтгалаа $1000 ч байгаа, $10,000 ч байгаа, $100,000 ч байгаа, сая доллар ч байгаа шүү дээ. Тэгээ яг хөө дийлэх ирж байгаа гэдэг утгаар хитэн тоглогч нар авч үзвэл Дийлэх ирж байгааг чи багууд ингэж л сонгоод шүү дээ. Төсөө харж байгаа л. За нэг 10,000 тогтоох уу, 20 тогтоох уу гэдгийг харж байгаа сонгож байгаа. Тэрнээс ч яг импортын одоо хүмүүс манд бүр зүгээр импортын юу гэл нэг англиар бичил хайгаад үз. Тэгэхээр агентуудтай холбогдоод үнийн салууд нь ч хүртэл байж идэг тийм. Одоо над дээр чин CBA яхаа. CBA нөө эсвэл Солонгосын лиг байна уу? Тайван ч Филиппин билүү. Энэ лигүүд чинь импорт дээр $1 сая ч Филиппин хязгаарлалсан байдаг. $1 сая доош тоглогч авцгаа гэсэн чинь тэнд нь хоорд моорд гэж болоо тийм. Тэгэхээр гадны импортын таа зүүн гэдэг чинь өөрөө хязгааргүй болчиход байна шүү дээ. Unlimited болчиход байна шүү дээ. $1000 ч гэж болно, 500, 2000 ч гэж болно. За, ерөнхийдөө бол миний хувийн бодол заяа. Сайхан ингээд бүх одоо баг, тамирчин, лиг, холбоо эдгээр бүгдрээ л бие биендээ юм байгаа л явж чадвал энэ л ямар ч асуудалгүй хөгжөө явж байгаа. Тэгээ гол нь хин нэг охирохгүй цэвэр шахан шодрог өрсөлдөөл явхад бол үзэгчтэн ч гоё дрийг хүндж үзэл лиг нь ч зохион байгуулалт нь гоё болол багууд нь ч гоё цэвэр шодрог өрсөлдөөл явхад л угаасаа урттай ингээд. Одоо хэрвээгээр ер нь бол хэрвээгээр айгүй гоё маргалтаа дуслаа. За бүгдээрэнд нь баярлаа. Тэгээ үзэгч та бүхэн ч гэсэн яг саяны мэтгэлцсэн хэрвээ дээр та бас саналаа бидний бас комментэр үлдээгээрээ. Тэгээд 1000 гаруй бүрийн 19 цагаас уулзах болно. Тэгээд эх дугаараар эргүүлслээ баяр та. баяр та. Баяр та. Монголын спортын